Сайн байцгааны өрхөн мөндөд үзэгчтэй, сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчтой. Захимч подкастын ээлжид шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр хүнсний нэмэлт сэдвээр ярилцахаар хүнсний мэрэгжилтэн орломжуу мэрэгчлийг бол өрсөн байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу. За тэгээд хүнсний чиглэлээр хүнсний нэмэлтийн талаар энэ ярилцлаганд өрсөнд баяртай байна. Тэгээ хүмүүстэй болох хүрсэн тодорхой ойлголтуудыг өгсөн юм ярилцлага болно гэдэгт итгэлтэй байна. Апу хувьцат компани төслийн менежер Орломжов 1992 онд Орос улбаны улсын Москва хотын хүнсний технологийн дээд сургуулийг механик инженер мэрэгчлэр төгссөн. Түүний хүнсний салбарт хийсэн томоохон ажлуудаас дурдвал хэрэлж сэлэн гундааны жор орц технологиг шинжилэн хадгалтын хугацааг уртсгасан. Сайн дээж Мамо 3 брендийн 21 нэр төрлийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэн дээр ажиллаж үйлдвэрлэн зах зээл нийлүүлэхэд ажилласан. Апосууны үйлдвэр ISO 22000 олон улсын стандартын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг удирдан бүх баримт бичиг журмыг боловсруулах, хянах, батлуулах ажлыг хийж гүйцэтгэн олон улсын аудитын байгууллагын магадлан итгэмжлэлээр удаа дараа амжилттай шалгуулсан. Харин сүүлийн жилүүдэд сүү бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо нь нүүдлийн мал аж ахуйгаас эрчимжсэн фермийн аж ахуй руу шилжиж байгаа энэ цаг үед хот сүрэн газрын хүн амыг шимзүүгээр баялаг, аюулгүй хүнсээ хангах нь хүнс үйлдвэрлэгчдийн өмнө тулгарч байгаа томоохон асуудал дээр анхааран ферм дээр төрхөсөглээд сүүсүн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт хүртлэх бүтэн сүлжээнд үүсдэг микробиологийн эрсдлүүд тэдгээрээс урьдчилан сэргийлэх, үүссэн үед нь авах арга хэмжээний талаар бодит байдал тулгуурлан судлах тал дээр илүү төвлөрөн ажиллаж байна. Хүнсний нэмэлтгэхээр бас хүмүүс их сонирхдаг. Заримдаа бас их айдаг. Бас имээдэг, мэдхийг хүсдэг сэдвэлтэй. Тэгэхээр ер нь энэ хүнсний нэмэлт гэж одоо энэ хүнсний чиглэлийн салбарт ер нь яг юу гэж авч үздэг, ямар байгууллагуудын нэг одоо батламжилдаг ийм одоо зүйл байдаг юм бол. Хүнсний нэмэлт гэдэг бол одоо жишээ нь бид нар эртээр үеэс хоолоо махыг бид нар баг зэрэг давслаад хадгалахад тэр маань арай жоохон хадгалтын хугацаа даачдаг. Загсыг давслаад хатаадаг байсан. Жимсийг бид нар баг зэргийн сахар хийгээд чанамал болгоод хадгалахад энэ нь илүү удаан хадгалагддаг байсан. Тэгэхээр давс сахар хоёр хүртэл өөрөө хүнсний нэмэлт. За сонирхолтой юм тийм. Тэгэхээр бид нар эний чинь ерөөсөө л бид нар хүн гэдэг амтан ямар нэгэн хоолын хүнсийг удаан хугацаанд хадгалаад дараагийн удаа хэрэглэх нөөцлөж тавьж штэ. Энэ нь хэрэглэж байгаа энэ бодисуудыг л бид нар ер нь бол хүнсний нэмэлт гэж нэрлэдэг. Гэхдээ сүүлийн үед хотчлт үсээд хүн амын хоол хүнсний хангамж одоо нэлийн өндөр хэмжээнд яригадад эхэлж штэ. Тэгээд яг энэнтэй үүдэлтэйгээр хүнсийг удаан хадгалах. За дээрэс нь нэмээд зарим нэг хүнсний дутагдлаас хамааруулаад тэр бодисыг өөр одоо ижил төстэй бүтээгдэхүүнээр орлуулах гэх мэт янз бүрийн зорилгоор одоо хүнсний нэмэлтүүдийн маань тоо бол маш их болсон. Одоо бол дэлхийд дээр ойролцоогоо 2000 гаруй төрлийн одоо хүнсний нэмэлт байна гэж тэр хүнсний нэмэлт хариуцдаг олон улсын байгууллагын мэдэн дээр байд юм байлаа. Хүнсний нэмэлтийг болвол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нүүбийн хүнс аж ахуйн байгууллага, FAO энэ хоёрын экспертүүд орсон ийм хүнсний нэмэлтийн тусгай хороо гэж байгууллага байдаг. Энэ хороон дээр энэ хүнсний нэмэлтийн аюулгүй байдлыг тал талаас нь хүнс шинжилэлт талаас нь хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө талаас нь судалж агаад тогтоодог. За энэ нэгсэндөө хүнсэнд ашиглаж болох юм байна гэд. За энэ айгүй олон одоо удаагийн давтамжтай шинжилгээний үндсэн дээр энэ бодисыг хэрэглэж болох нэ гэд гаргаад гэхдээ аюулын зэрэг гэдэг ойлголт байдаг. За аюулын зэрэг. Аюул багтай, аюулгүй, аюул багтай, аюулгүй, аюултай, бүр онц аюултай энэ төр гэд. За энээсээ гадна хүнсэнд яг ямар хэмжээгээр нэмэх гэдэг зөвшөөрөгдөх дээд хэмжээ гэсэн ойлголт байдаг. За тэгээд тэр зөвшөөрөгдөх дээд хэмжээг бол олон улсын Кодекс Алиментариус гэдэг байгууллага тогтоож өгдөг. За яг энэ байгууллагуудын тогтоосон энэ журмын дагуу бол хүнсний нэмэлтийн стандарт батлагдсан байдаг.
Манай Монгол улсад энийг нэлээд одоо судлаж ингэж явсаар агаад 2014 15 6 онд байна уу хэсэг эрдэмтэд маань ажиллаад батлуулж ирсэн. Тий. Одоо яг миний урд энэ байж байгаа энэ их зузаан стандарт байна л да. Одоо 300 тооцтой. Тэгээд яг энэ бол MNS-CAC 192 2015 гэдэг хүнсний нэмэлтийн Монгол улсын стандарт нь гэж. Тэгэхээр энийг гаргахын тулд таны саяны хэлдгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүнсний одоо хөдөлთა аж ахуйн байгууллагаас дундын хорооноос гаргасан одоо энэ чагсаалт листүүд дээр үндэслэж одоо улсуудын стандартууд бас давхар батлагдаж явах нь тийм ээ. Тийм ер нь бол олон улсын байгууллагаас гаргасан энэ стандартын дагуу тухайн улсын одоо яг тэр холбогдох байгууллагууд оролцоод энэ бол тухайн өөрийнхөө улсын одоо үндэсний стандартыг батлуулдаг. Үндэсний стандартаа тухайн одоо нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний байгууллага мөрдөх ёстой. Тий одоо манай хүнсний үйлдвэрүүд бол энэ стандартын дагуу зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлтүүдийг бий бол хэрэгэлдэг гэж хэлнэ. Тэгээд дээрэс нь нэмээд энэ дээр яг одоо 1 кг бүтээгдэхүүнд энэ нь өөрөө хүний биеийн жингийн тэдэн килограммд тэдээс ихгүй гэдэг ойлголт байдаг. Тэрний дагуу одоо нэмэх тийм хэмжээг ингээд тогтоож өгсөн. Тэрийг бол өөрөө үйлдвэрлэгч өөрөө хариуцах хэрэгтэй байна. Ер нь бол хүнсний аюулгүй байдлын нөгөө удирдлагын тогтолцоо ISO 22000 гэсэн ийм стандарт хасав тогтолцоо энэ гэдэг байдаг шүү дээ. Яг энэ дээр бол хүнсний нэмэлт өөрөө хяналтын эзэгтэй зэг буюу хамгийн аюултай зэгийн хяналтанд ордё. За. Миний ажиллаж исэн миний одоо ажиллаж хүнсний аюулгүй байдлын стандарт хасав тогтолцоог одоо олон улсын байгууллагаар итгэмжлэл бид нар олон удаа ороод ингээд авч ирсэн. Яг энэ дээр бол хүнсний энэ нэмэлтийг яг тоо хэмжээг нь өнөөдөр технологич, үйлдвэрийн мастер, үйлдвэрийн тэр тухайн ажлын байрны одоо оператор энэ гурав нийлээд тоог нь хүлээж авдаг. За дараагийн удаагийн үйлдвэрлэл явахад тэдэн тооны үйлдвэрлэл найрлага хийгдлээ. Энэ нь тэд орох ёстой. Зөв байна уу, буруу байна уу? Илүү дутуу орж уу гэдгийг бүр ерөөсөө яг ингэж хүн араар нөгөө одоо ингээд зүгээр компьютераар хянаад явах нэг өөр. Яг одоо ISO стандартын шаардлагаар хүнсний аюулгүй байдлын хасав стандартаар бол энийг хүн өөрийн гараар тэр тоог бичээд үлдэгдлээ бичээд тэгээд яг тэр тоон дээр одоо тэр зөв бичиж үү буруу бичиж үү гэдгийг тэр одоо мастер нь ахаад дээрээс нь нэмээд тэр хүнийг удирдах байгаа мэргэжлийн технологич нь хянах юм үүрэгтэй. За тэгэхээр их нарийн явах нь тийм ээ. За тийм тэгэнгүүт нь энэ одоо технологийн хяналт нь өөрөө гүйцэд хийгдсэн үү гэдгийг ахаад чанарын хяналтын алба хийн. Чанарын хяналтын алба гүйцэтгэх нь ахаад санхүүгийн албан дээр нөгөө материалын орц нормжоор юунаас хэтэрч үгүй юу гэдэг ийм тооцоонууд давхар хийгдэж явдаг гэсэн үг. Тэгэхээр миний зүгээр энгийнээр одоо ботход бол хүнсний үйлдвэр болгон тэр хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо дээрээс нь нэмээд хасав хяналтын эзэгтэй цэг гэдэг тэр эзэгтэй цэгийн хяналтуудыг бол тодорхой хэмжээнд нэвтрүүлэх ёстой юм уу гэж би бол боддог. За тэгэхээр таны саяны хэлдгээр бол ингээд за хүүхдүүхээ аваад эзэхэд бол чанамлаар тий давслаад ингээд нөөцлөх зорилгоор хэрэгжилж байна. Тэр би танаас асуух гэдэг нь зүйл энэ хүнсний нэмэлтийг за тэгвэл нөөцлөх зорилгоор хэрэгжилдэг юм байна. Ер нь ямар зорилгоудаар хэрэгжилж чинь за амтд оруулах ч гэдэг юм өөр одоо ямар эдэн зорилгоор ер нь ашиглаад байна. Хүнсний нэмэлтүүд чинь ер нь бол Е кодоор олон улсын Е кодоор тэмдэглэгдэж байгаа. Тэгээд 100-аас 200 хүртэлх байна. 100-аас 190 хэсэг нь дандаа бодогч үдс байгаа. Өнгө оруулж гин гэсэн үг тийм. Өнгө оруулж байна. За 200-аас 299 хоорондох нь нөөцлөгч, тогтворжуулагч, бүтээгдэхүүний хадгалтын хугацааг уртцагч үдсүүд байгаа. 300-аас 399-ийн хооронд үл эсэлтүүлэхийн эсэлтэлтийн эсрэг бодисууд хүчлэг тохируулагч гэх мэт бодисууд орж ирж байгаа. За 400 нь болохоор гол төлөв өтгөрүүлэх тогтворжуулах бодисууд байгаа байх. 500 янз бүрийн бодис байдаг санагдаж байна. 600 болохоор хүнсний амт хүндрэ оруулагчд. Одоо энэ дэр хамгийн том жишээ бид нар манай хүнсээ шинжилүүлэх групп дээр нэлээд бас яваадсан 621.
Тэ Е621 гэж. Е621 үсв. Бидний хамгийн сайн мэддгээр бол Дашида гэдэг одоо Олон төрлийн амтлагч нар байдаг тийм ээ. Тий. Тэр одоо глутамат натр гэж байгаа. Тий. За 700 800-ийн одоо яг тэмдэглэгээ нөгөө яг юунд орж ирээгүй, хэрэглээнд орж ирээгүй нөөцөнд байдаг гэж бичсэн байт юм байлаа. 900 бол дандаа нөгөө одоо чинь саяхан тэр нэг өгөөжийн юун дээр орж ирсэн байсан. Үзэмтэй үрлэн дээр 905 бол парапин буюу нөгөө гадуурн тийм бүрхүүл үүсгэгч гэдэг энэ төрлийн бодисод байгаа. За 1100 гэдэг ингээд дэше яваад ирэхээр 1422 энэ төр бол жишээ нь 1400 энэ төр бол цардуулууд. Тийм сайжруулсан цардуулууд гэдэг өтгөрүүлэх зорилттой янз бүрийн бодисод байдаг. Тэгэхээр хүн төрлөختөн одоо нэгсэндээ бидний хийжсэн уг нь бол болдгсон болвол тэрэн дээр би бол зүгээр энгийнээр би өөрөө нөгөө харьцангуй хүнийг байгалаараа байгаа органик холидээсэ гэж боддог хүний хувьд тэгжээж бидний бие организм танина эргээ тэндээсээ шимт хижээлээ авна. Гэхдээ энэ нэг хотчлт гэдэг одоо өссөн үсээгүй бид нар энэ нийгэмд амьдарч байгаа учраас одоо бидний хоол хүнсэнд энэ нэмэлтүүдийн харахгүй л орж ирж байна л та. Тэгэд будагч бодисууд нь бол яа харахгүй тэр 100 та бодисууд байгаа. Гэхдээ энэ 100 та бодисууд дотор ч байгалийн гаралтай бодисоос гаргаж авсан байна. Эсвэл нийлмэл аргаар одоо хими аргаар гаргаж авсан байна. Дотор бас маш их ялгаатай. За тэгэхээр одоо энэ дээр бол таны түрүүний хэлдгээр бол ингээд албан ёсны байгууллагуудаас ингээд баталсан одоо дээд хэмжээний тогтоогоод өгчлөө. За ингээд ер нь дэлхийд дээр ингээд хэрэглэж байгаа таны хэлдгээр бол 2000 гаруй төрөл 3000 орчим байна гэд төрүүлжсэн. Ингээд судлаад үзэнгүүт улс орн болгон өөр өөрсдийнхээ бас тодорхой хэмжээнд тохируулж байна тийм. Европт бол нэг ойролцоогоор 300 гаруйгийн хүлээмж зөвшөөрөөд хүнсэндээ хэрэглэхийг зөвшөөрдөг юм байна. За Монголд бол одоо яг энэ дээр бол ингээд бүх листүүд нь гараад ирсэн байж байгаа. Тэгэхээр зарим орн бол зарим Е тэмдэглээнүүдийг зөвшөөрдөг юм шиг байна. Тэгээ зарим нь болохоор хүлээмж зөвшөөрдөггүй. Тэгэхээр энэ дээр та яг одоо жишээлбэл баруун одоо энэ Европ орнууд дээр хүлээмж зөвшөөрөгддөггүй одоо тийм кейсүүд ер нь хамгийн ойрын жишээнүүд ямар кейсүүд байна? Ер нь бол зүгээр хүн ам эрүүл байна гэдэг бол хоол хүнстэй харахгүй холбоотой. Олон улсын байгууллага бол ерөөсөө эн чинь нэгсэндээ дэлхийн нийтэд зориулан гаргаж байгаа юм стандарт судалгаа явуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр улс орны тухайн улсны өөрийнх нь одоо энэ үйл ажиллагааг хариуцж байгаа тэр эрх бүхий байгууллага нь өөрөө манай улсад одоо энд шаардлага байна уу үгүй юу гэдгийг бас тодорхойлж явах хэрэгтэй юм гэж би бол хардаг. За миний хувьд одоо яг юу гэж боддог вэ гэхээр тэгэхээр хүнсний салбарт би ус ундаа, арх, спирт, сүү гэдэг ингээд юм олон юмн дээр ажиллаж байсны хувьд бол аваад үзэхэд зүгээр энэ бодисууд дээр жишээ нь цэцгийн тосон дээр зүгээр би ганцхан нэг жишээ хэлье гэж бодож байна. Цэцгийн тос бол одоо сүү гэдэг өөрөө сүү үнэ бол чинь 100 ногоон ус иддэг. Өвөл бол нөгөө ногоон ус байхгүй дандаа хатаасан тэжээл өнгө нь одоо нэгсэнд өөр болоод эхэлж штэ. Тэгэнгүүт сүүн дагуулгадж байгаа агуулгаддаг тэр нөгөө ногоон өнгөтэй өвснөөс ордог өнгийн ургамлаас ордог каротин гэдэг бодисын агуулмж буурдаг. Тэгэхээр цэцгийн тос бол жишээ нь өвлийн сүүнээс гаргаж авсан цэцгийн тос бол цагаан цаваар өнгөтэй болчдөг. Зуны намрын сүүнийх бол илүү тод шаргал өнгөтэй байдаг. Тослог илүү өнгөтэй. Тэгэхээр бидний одоо таашаалд нийцүүлэх гээд нөгөө хүн гэдэг амтны хүсэл сонирхолд нийцүүлэх гээд тэнд чинь цагаан шаргал өнгө нь таалагдахгүй байна. Өөхөн тос шиг байна гингүүд нөгөө нөхдөө чинь будагч бод сийж байгаа байхгүй юу? Гэхдээ энгийнээр утгад бол тэр будагч бод сэрэггүй л байхгүй юу? Ер нь бол тийм. Тэгэхээр юу гэж боддгоо гэхээр энэ стандартуудыг одоо бид нэр өөрсдийнхөө хүнсний нөхцөл хүнсний одоо өөрсдийн нөөц бололцоо энэ бүгдийг бодож үзэлцээд энэ хүнсний нэмэлтүүд дээр банк апдейт хийгдэх ёстой. За хүн амын эрүүл мэндэд яаж нөлөөлж байна? Чинь 621 байгаа л да. Тэгээ 621 ч өөрөө Аз хоолны үндсэн амтлагч байгаа байхгүй юу? Хятад Япончууд энэ хоол энэ үүс үгэлрээс мөнхийн хэрэгжилж идэг. Гэтэл Японы өөрийнх нь Хироси их сургуулийн тэр нэг хэсэг эрдэмтэд үз судлаад аваад үзэхэд байнгын хэрэглэн харалган болгож ийн хараа муутгах чинь гэсэн байгаа байхгүй юу? Азийн өөрсдөө энийг гаргачихад байхад бид нар өнөөдөр дашидаг хоолндоо халбаар л идэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг болж өгвөл одоо хүн одоо ер нь бол ингээд айл гэрийн эрүүл мэнд
гэр бүлийн тэр хүмүүсийн эрүүл мэнд бол эмэгтэй хүний одоо сонголтын дээр их тулгуурладаг гэж би бол боддог. Тэгэхээр энэ бүгдийг сонсоод тэр дашидаг эхний ээлжинд хүнсний эргэлэнээс хасчмаар байгаа байхгүй. Улс орон одоо энийг хийхгүй л байна л да. Тэг би бас нэг юм бодож авдیں۔ Одоо манай улсад бол чинь одоо хүчтэй өндөр хөгжилтэй орнууд бол энэ хүнсний нэмэлтийг нэг юм хэлье. Олон улсын байгууллагууд өөрөө харин айгүй бид нэр олон улсын байгууллагууд айгүй сайн баярлж авах хэрэгтэй. Энэ олон улсын байгууллагууд энэ стандартыг гаргасан даруйда яг хүнсэн дээр шошгон дээрээ заавал бичих шошголтын стандартыг гаргасан. Энэ манай Монгол улсад ч гэсэндээ үндэсний стандарт болоод мөрдөгдөж байгаа. Тэгж байгаа. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүн болгон дээр бүх орцсон тэр тусмаа нэмэлтүүд бол яг ингээд одоо дараалал буурсан дараалалаараа бичигдэж байгаа. Буурсан дараалалаар байна, өссөн дараалалаараа нөгөө орцсонд найрлаганд эзэлж байгаа хуваараа. Тэгэхээр болж өгвөл энэ хүнсний нэмэлтүүдийг сайн уншиж үзээд хүнсний нэмэлт аль болох ихтэйг битгий хаваасаа л гэж би бол боддог. Яагаад энийг битгий хаваасаа гэж бодож байгаа вэ гэхээр бид нар айгүй олон хоолноос олон хүнсний нэмэлт аваад байгаа байхгүй юу? Харин яг тэгж байна. Тий, олон хүнсний нэмэлт. Одоо энэ дээр жишээлбэл ингээд нөгөө зөвшөөрөгдөх дээд хэмжээгээд ингээд заагаад өгсөн байж байдаг. Одоо юу гэдгийг одоо E621-ийг бид нар ганцхан одоо тэр хоол амтлагчнаас бас авахгүй шүү дээ, тийм үү? Тий. Фэст фуд руу орлоо. Тэрний агуулмжийг авчлаа. Гэртээ очиод амтлагчаа хийлээ дахиад E621. Магадгүй дахиад нэг өөр юм дээрээс ингээд нийлүүлэхээр энд нөгөө нэгж бүтээгдэхүүнд орох дээд хэмжээнээсээ хэтэрчээд энэ удаа гэж би бас хувьдаа хараад байгаа байхгүй. За яг том хүний хувьд ингээд даваад үзэх юм бол одоо 70 кг-тай 80 кг-тай хүний хувьд бол харьцангуй нөгөө ингээд орцууд нь харьцангуй бас эн чинь нөгөө ер нь бол хүнсний нэмэлт чинь тэрс өөрөө ихэнхдээ л одоо би бол зүгээр хүнсний нэмэлтийн тэр гарал үүсэл энэ трийг одоо энэ удаад ярих гэж яхаа зүгээр хүнс том хүний хувьд бол ингээд даваад үзсэн 80 кг-тай хүн 70 кг-тай хүнд оногдох нөгөө жин тэндээ хөрч ийн үгүй юу? Энийг өөр асуудал яригдаад байгаа. Гэтэл тэр чинь нөгөө хүүхдүүд идээд байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр тэр хүүхдийн жин хэд байх вэ? Тэгэхээр бид нар энэ хүнсний нэмэлтүүдийг ер нь бол аль болох олон юмд ороод байна шүү. Энэ олон юмд орж байгаа хүнсний нэмэлтүүдээ сайн хараад хянаад орцыг ингээд одоо үзэхэд бол асуудал байхгүй шүү дээ. Дээрэс нь нэмээд өнөөдөр хүн болгон англи хэлтэй, нэг хэсэг нь орос хэлтэй ингээд байгаад байгаа. Тэгэхээр хүнсний нэмэлтээ би бол юу гэж боддог вэхээр ороод орос хэл дээр ч бай, англи хэл дээр ч бай кодо бичээл, тоогоо бичээл ингээд ороход тэр хүнсний нэмэлтийн хэмжээ, хүний эрүүл мэндэд үзүүлдэг нөлөө, аюулын зэрэг гэдэг ойлголт бүгд гараал ирнэ. Тэгээд өөрсдийнхээ идэж ууж байгаа хоол хүнсэнд байнга орж байгаа тэр хүнсний нэмэлтүүдэд мэдээд авчих хэрэгтэй байхгүй юу? Зүгээр ажигч мундаг эмэгтэйчүүд, ажигч мундаг эзэгтэй нарын ярьж байгааг би сонсч байсан. Жишээ нь хүүхэд нь харшил өгөөд байдаг. Ингээ харшил үүсгээд байдаг. Тэгэл ингээл ямар нэг тэгээ мундаг ээжүүд ажигласан байгаа. Нэг юм идэхээр л харшил өгөөд байна гэд. Тэгээ ингээд хөөгөөд ингээд үзээд тэгээд ер нь бол ингээд нөгөө хоол зүйчнэр бас яг одоо айлын герт нь очоод тэр нөгөө хөрөгчөнд нь ингээд бас нэг юу хийдэг, эксперт хийдэг ийм бас нэг юм хэсэг яваадсан шүү дээ. Тэгээд ингээд эрүүл мэндийн асуудалтай айлынх нь хөрөгчөнд ингээд үзлэг хийсэн гэд. Тэгээд ингээд мундаг эмэгтэй эзэгтэй нэр ингээ хийлгсэн чинь ерөнхийд нь өөрсдийнх нь идэж ууж исэн хоолноос хүүхэд нь харшил өгөөдсөн байдаг байхгүй юу. Тэгээд тэрийг хасаал хүүхдийн эрүүл мэндийн асуудал шийдэгдчихэж байгаа. Гэтэл бид нар энийг яг ийм нөгөө одоо энийг ажлын хажлуугаар энийг одоо тэг хүүхдийн нэг арьс захтнаа л үз. Нэг тос хамгаалт төрчихлээ. Гээд тухайн үедээ бид нар шийдсэн юм шиг боловч энэ нь өөр утга учир цаана яваад байгаа. Тийм бас яг энэ дэр одоо ингээд энэ хүнсний нэмэлт йенүүд дээр бас ингээд эрүүл мэндийн би бол эрүүл мэндийн нөлөөлөл талаас нь илүү харахыг хичээдэг. Ингээд уншаад судлаад харангууд нийтлэг нэг юм мэдрэмтгий байдлыг ихсэгдэг, харшлыг өдөөдөг, за астмыг сэдрээдэг гэсэн ийм нөгөө сайд эффектүүд буюу одоо гаж нөлөөнүүд нь ерөнхийдөө бүгд нийтлэг юм байгаад байгаа. Над дээр бас ийм сүүлд ийм тохиолдсон одоо жишээ гэх юм уу та. Одоо худалдаанд ороод ирсэн нэг ийм энержи ундааг би нэг 2 3 удаа ингээд уугаад үзэнгүүт хотоо жоохон цочроод халуун оргоод цочирч байгаа. Тэгээ маргааш нэхэд л яг ингээд арьсан дээр жоохон улаан одоо ийм батг улаарай биш. Юм туурчдаг, гаргаад ирдэг. Тэгээ хамгийн сүүл за нэгийг яхахгүй одоо сэргээх зорилгоор уутсан. За маргааш нөгөөх нь гарах байхтай гэсэн чи яг энэ одоо арилж шараад дуусаагүй яг энэ дээр ингээ гараад ирж байгаа. Тэгээ би тэн дээрээс миний яг өөр тохиолдож байгаа хэдэн юм нийтлэг зүйлүүдээс хүн чинь өөрийгөө мэдэрнэ шүү дээ. За би яг энийг уунгууд эндээс харшлаг өгөөдийн энд дагуулж байгаа найрлах нь надад зохицохгүй байна. Тэгээд би одоо тэр бүтээгдэхүүнийг ер нь бол өөрөө дахиж хэрэглэхгүй гэсэн одоо хувийн бодолтой ингээ явж байгаа байхгүй. Тэгэхээр
нэг юм байдаг юм байна. Ингээд би одоо яг энэ хүнсээ шинжилүүлэх группээр ер нь эрүүл мэндийн юмнаар хүмүүстээр ингээд мэдээлүүд нь харж хахад хүнсний технологи хүнснийхэн болохоор энэ хүнсний нэмэлт Е бол зохистой хэмжээндээ байх ёстой. Яг нөгөө бүтээгдэхүүн гаргах талаас нь илүү хараадлах шиг нөгөө мэрэгжлийн өнцгөөс. Бүтээгдэхүүн тал дээр ер нь бол байх ёстой, зохистой байх ёстой, ийм байх ёстой гэдэг өнцгөөс. За эрүүл мэндийн талаас нь ингээ харахаар энэ зүйлүүд чинь эрүүл мэндэд одоо хэтрүүлээд хэрэглэхээр ийм нөлөөнүүд байна гэдэг. Тэгэхээр нөгөө хүнснийхэн бол энэ эрүүл мэндийн талаас ерөөс ярихгүй юм л да. Жишээлбэл. Тэгэхээр та бол арай эрүүл мэндийн талаас нь бас холбож хараад байдаг юм болоо гэж би таны одоо оруулж ирсэн юмнуудыг уншиж ирсэн л да. Гэхдээ ер нь бол одоо улс орон гэдэг чинь өөрөө улс иргэн эрүүл бол улс баян байдаг. Тэгээ зүгээр ингээл энэ нэг сошиал ертөнц хөгжснөөс хойш бидний ингээл эмзэглэж байгаа. Би одоо ээж хүний хувьд л эмзэглэдэг юм юу гэхээр өдөртл ингээл нэг амар өвчтөе хүүхэд хэдэн зуун сая төгрөгөөр хагалгаа хийлгэнэ. Тэгэл нэг хэдэн төгрөг босгодог ийм л ажил бидний амьдрал дээр өсөө өдөр болгон болцсон байхгүй юу? Харин тий. Тэгэл ингээл үнэхээр тэр хүүхдүүдийн зургийг харах бол сэтгэл айгүй эмзэглэдэг. Хэлэх үг үнэхээр байхгүй. Тэгэл яг ингээд бусад яг өөрөө энэ салбар дээр ажиллаад яг ингээд байж байгаагийн хувьд яг ингээл тэр хүүхдийн өвчлөл одоо бидний байгаа идэж явж байгаа хоолыг харахад бол яхаарахгүй бид нар айгу тийм эмзэг мэдрэмж муутай боловсралгүй юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Би яг ингээд 2010 онд баха. За. Бид нэр нэг Европын нэг оронд явж байсан. Тэгээд тэр улсын тэр нөгөө сүүний үйлдвэр жижиг хотын сүүний үйлдвэр байсан. Тэгээ ярьж яхад одоо ингээд манайх бол хамгийн экобүст амьдардаг химийн одоо тийм бохирдлгүй хот тэр бол. Тэгээ манай сүү бол үнэхээр манай сүүн бүтээгдэхүүн ингээд иргэдийнхээ эрүүл мэндийг боддог маш айгу манай тийм штат бол үнэхээр гайхалтай гэж ярьж исэн байхгүй. Тэгээ бид нэр үйлдвэр дотор нь ороод ингээд эхлээд энэ чинь айгу мундаг танилцуулна шүү дээ. Тэгээ үйлдвэр дотор нь ороо явж исэн чинь 3 сар хадгалах хугацаатай зөөхөөс авалж исэн. За. Тэгээ би бүр гайхаад танаа ингээд энэ дарга чинь одоо 7-оос 10 хоног л хадгалдаг юм бүтээгдэхүүн зардаг. Манай хотод тий ингэж ярьсан органик гэрээс ямар ч хүнсний нэмэлт хэрэгэлдэггүй гэж ярьсан. Гэтэл та нар ингээд 3 сар хадгалтыг хаашаа гаргад юм бэ гэдгсэн чинь надад тэр савлгааны машин дээр ажиллаж исэн залуу ам алдаад бид нэр Афганистан, Пакистан, Монголд энийг экспортлдог гэж ярьж байгаа байхгүй юу? Энэ юу гэж хэлсэн бэ гэхээр тэр өндөр хүчин чадалтай үйлдвэрүүд яхаарахгүй тэр үйлдвэрийн орнуудад суйрлагдсан. Тэр гэтэл өнөөдөр хүн ам эрүүл мэндийн нөгөө байгууллагууд нь тэр үнийг одоо нэгсэндээ ийм органик бүтээгдэхүүнийг ийм эрүүл бүтээгдэхүүнийг энэ улсын нутаг дэвсгэр дээр энэ хотын одоо хэмжээнд зарна гэдэг хуулийг гаргаад баталсан. Тэгэнгүүт нөгөө суйрлагдсан өндөр хүчин чадал дээрээс нь нэмээд тэнд ажиллаж байгаа хүмүүсийг тэжээх хэрэгтэй яа. Тэгнь. Тэгэхээр тэр бүтээгдэхүүнийг ямар нэгэн байдлаар хүнсний нэмэлт хийх юм уу эсвэл дулааны боловсруулалт хийх юм уу хадгалах хугацааг нь уртсгаад гаргаж байгаа байхгүй юу? Экспорт нь гаргана. Манай энэ экспорт нь гардаг бүтээгдэхүүнүүд энэ нь Афганистан, Пакистан, Монгол руу гардаг юм а гэж харж байгаа. Тэгээд тэр залуу яриад ингэ байжсэн чинь араас нөгөө дарга нь яриад тэгээд ингээд нэг дохиол тий өнгөрч байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний хоол хүнсний хангамж бий зүгээр яг нэг өнөөдөр хэлэхэд энэ импортын одоо хүнсэнд дарагдлагадаад бид нар Афганистан, Пакистаны хэмжээнд үнэлэгдэж байна гэж би бол ойлгосон. Тэгээд яг энэнтэйгээ уялдуулаад хүүхдүүд маань ч өдөр болгон өвдөж байна. Тэр айхтар том өвчнийг ингээд тусцсан. Одоо тэгээд хэдэн зуун сая төгрөгөөр л эмчлүүлэх гээл тэгэл ард түмнээсээ мөнгө гуйгаал. Тэрэнд нь үнэхээр өр хүүхд ээж хүний хувьд бол чадлаараа л 5 төгрөг шилжүүлдэг те. Гэтэ бид нар энэ болго алим болго явах юм. Тийм ч маш том асуудлын бүр ингээд юм үзэгдэл болчиход байна шүү дээ. Ер нь зүгээр л нэг хэвээ үзэгдэл байхгүй юу? Тэр хүүхдийн тэр өвчин юунаас байсан мэддэхгүй. Би өнөөдөр ахаад нөгөө сүүний нэг тийм бас нэг мэрэгжлийн ном орчуулж байгаа. Тэгээ тэрэн дээр ингээд аваад утсан чинь манад одоо чинь ургамлын гаралтай сүүнүүдийн хэрэглээг ингээд одоо нөгөө сүүний лактозыг тэсвэрлэж чаддаггүй сүү уухаар гидсэн дүрдэг гээд тэнгуүтээ ургамлын гаралтай сүү хүүхдэд өгдөг ийм ээжүүд бас гараад ирсэн байлээ л дээ. Тэгсэн чинь яг одоо тэр ургамлын гаралтай сүү хит өгөөд ирэхээр хүүхэд уургийн гүн дутагдалд ордог. Тэнгуүтээ маш их туранхаа мөртлөө гидсэн ийм цүндийсэн тод тийм хүүхдүүд их болт юм байна. Тэгээ энэ өөрөө улаан хүү гэдэг хаа нөгөө Африкт аягүй их тохиолддог. Тэгэхээр бид нар ахиал нөгөө үндсэн одоо байсан
тэр мондог сүү гэдэг бүтээгдэхүүнээсээ татгалзаад ургамлын гаралтай сүү уснараа ахаад нэг өөр өвчний тий суур тавигдах магадлал харагдаж байгаа байхгүй юу. Facebook дээр ахаал тийм чөргөр тунхаан дэнтцэн хэрнээ том гэдэгтэй хүүхдүүдийн зураг бас л явж ирсэн. Тэгэхээр бид нар чинь энэ хоол хүнсэндээ ерөөсөө анхаарах хэрэгтэй. Тэгээ ер нь бол одоо олон нийтээс ерөнхийдөө үе ингээд санал асуулга авдаг. Хүнсний аюулгүй байдал одоо алдагдсан гэдэг дээр бүгд дуу нэгтэй байдаг. Төрийн байгууллагын ч өөрсдөө хэлдэг. Тэгээ одоо яах вэ? Тэ? Тэн чи ингээд алдагдсан гэдгээ бүгд хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө ерөөсөө ингээд онцгой одоо арга хэмжээ ерөөсөө явдаггүй. Тэгээ миний зүгээр хувьдаа харж байгаа үндсүг бол энэ дээр бол иргэд өөрсдөө маш зөв мэдээлэлтэй байгаад иргэд өөрсдөө хяналтаа тавиад цааш нь одоо ингээд шахдаг, шаарддаг болоод ирэх юм бол энэ асуудлууд нэг зэгсрэх нэг одоо гаргалгаа нь бол иргэдийн бас энэ хяналт юм байна да гэж бодоод ерөнхийдөө энэ хүнсээ шинжилүүлэх гэдэг олон нийтийн санаачлага өрнөд яваад. Тэгээ яг энэ дээрээс одоо би танаас ингээд асуухад бид нар энэ хүнсээ шинжилүүлэх групп ингээд яхад бол химэл зүгийн бал гэдэг одоо кейс явсан. Өөрөөр хэлбэл нэг эмэгтэй анх энэ зүгийн балгээд авсан чинь ардаа зүгийн бал гэдэг юм байхгүй. Зүгийн балны үнэр амт оруулагч сахарны сироп байна штэ гэдэг. Ингээд энийг нийгмийн сүлжээнд тавьсан. Тэгээд энэ дээрс яхад бол яг доор нь үйлдвэрийн аргаар боловсруулсан гэж байгаа. Шошгоны үндсэн буюу оноож өгсөн нэр дээр зүгийн бал гэж. Ингээд нөгөө хүмүүсүүд дараа нь ингээд өөрсдийн кейсүүдийг бичсэн. Гэхдээ би энэ чи ходоод нь сайн ингээд өглөө зүгийн бал уухад ходоод нь сайн ингээд энийг чи аваад өглөө одоо усанд найруулад уудаг байсан шүү дээ. Ингээд халгалсан юм зөндөө орж иж байгаа байхгүй. Тэгээ энэ дээрээс шошгоны мэдээлэл бол өөрчлөгдсөн. Цэвэр зүгийн балаас сонгох, хэмэл зүгийн балаас сонгох бол хэрэглэгчийн өөрийнх нь сонголт асуудал. За яг энтэй сүүлд бол гарч иж байгаа зүйл бол хиймэл бяцлагны асуудлуудыг би бас нэлээд сонирхож мэдээллүүдийг харж байна. За яг албан энэ юм дээр болохоор бяцлаг төст бүтээгдэхүүн гэж байгаа. Олон нийтээс ер нь аль нэршлэр нь явал зүгээр юм бэ гэж. За хиймэл бяцлаг гэж бид нарт илүү ойлгомжтой байна гэдэг юм яриад байгаа. Тэгэхээр би нөгөө хиймэл зүгийн бал гээд явсан болохоор хиймэл бяцлаг гэд ярьчи гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ хиймэл бяцлаг одоо бас энэ хүнсний нэмэлттэй яаж холбогдож байна? Та энэ талаас нь мэдээлэл өгөөч. Питер зүгийн балан дээр бол үнэхээр та нар мундаг байсан. Хэлэх юм байхгүй. Тэр чи өөрөө ерөөсөө тэр зүгийн бал гэдэг юм чинь тэгэл яа харахгүй глюкозын сироп, глюкоз фруктозын сироп л явж байгаа байхгүй. Тэр сироп, глюкозын сиропыг бол хүн харьцангуй одоо энгийн хүн шингээчдэг. Фруктозын сироп бол тэгэл тэр чигээрээ илгэний өвчлөлийг их өсөр болчихж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр энэ бол өөрөө маш мундаг том ажил байсан. Энийг би бол яг дунд үеэс нь орж ирээд үнэхээр биширчээсэн. За яг ингээд одоо бяцлаг гэдэг юм дээр бол хараад ахад яг Европт бол бяцлагийг би 3 ангилж үзэж гинөө гэж бол харсан. За юу гэхээр нэгдүгээрт яг органик бяцлаг. Яг органик бяцлаг гэдэг бол маш дээд зэрэглэлийн сүв, хөрөнгө, эдүүлэгч, фермент гэж ийм 3 ямыг хэрэгэлдэг. Дээрээс нь нэмээд магадгүй баг зэрэг хоолны давс орж болно. Дахиад дээрээс нь тэр тухайн бяцлагны одоо онцлогоос хамаарат ямар төрлийн одоо бичлэл битнэр бойж болох уу энэ гэсэн юм асуудлууд бол байгаа. За дээд зэрэглэлийн бяцлаг бол органик бяцлаг байна. Органик бяцлаг. Дээд зэргийн энэ бяцлаг бол одоо яг ингээд бойжулдаг. Манай Монгол бяцлагнаас ялгаатай нь гэх юм бол нам температурт сүүгээ боловсруулад ээдүүлээд уургийн салгаж аваад бойжулдаг. Энэ бойжуулах явцад бол сүүний сахар, уураг, тос нь маш олон биохимийн одоо урвалд ордог, өөрчлөгддөг. Тэнд ерөөсөө хүний өдөр тутмын тэр шимт буюу далд өсгөлэн гэдэг манайд бол далд өсгөлэн аягүй хөлцсөн шүү. Байгаа гэдгийг нотолцсон шүү дээ. Хүн амын одоо хоол шимт жилийн 5 дугаар судалгааны 17 онд гарсан тайлангаар бол нотолцсон. Тэгэхээр тэр далд өсгөлөнгийн одоо дутагдлыг нөхдөг маш олон шимт жилийн амин хүчлүүд, амин бод, амин одоо дэм маш их юм тэр тэнд үүсдэг. Тэгээд ч одоо жишээ нь Америкийн тэргээд өндөр хөгжилтэй орнуудад бол хүүхдэд өдөр заавал нэг юм жижигхэн нөгөө бяцлаг идүүлдэг. Нэг удаагийн тийм ууттай энэ байдаг шүү дээ. Тэгэхээр тэр чинь органик бяцлаг явдаг. Органик бяцлаг хэлээд байна тийм ээ. Тийм. Өдрийн норм нь бол ер нь ингээд 70 г байхад хүн өдөрт тэр одоо сүүний бяцлаг өөрөө бол сүүний уураг тосны төгс зохицол гэж басан бүтээгдэхүүн гэж өвдөө. Тэгэхээр уургаач нөхөн тосооч нөхөн гэсэн үг. Тэрнээсээ гадна маш олон төрлийн амин хүчил, амин дэмүүдийг нөхнө гэсэн үг. Хэрэгцээцүүдийг супер хүнсүүдийн тоонд орох байх тийм. Тий, супер хүнс. Энэчээрээс дэлхийн нийтийн
Одоо супер хүнсний тоо байхгүй юу? Супер хүнс. За тэгэнгүүтээ хоёр дахь нь болохоор сүүнийхээ тосыг нь салгаж аваад. За сая бол хоёлаа нэг дэх органик бяцлаг гэдгийг хэлсэн тийм ээ. За одоо хоёр дахь бяцлаг нь ярьж байгаа шиг байна тий. Хоёр дахь бяцлаг нь бол сүүнийх нь одоо тосыг нь сепаратороор оруулаад тосыг нь салгаад авчихна. За тэгэнгүүтээ тэрнийхээ сүүн дээрээ гол төлөв палм ойл хийгээд байт юм да. Далдуу модны тос. Далдуу модны тос. Далдуу модны тос гэдэг бол цэцгийн тосносоо сүүний тосносоо 4 дахин хямд үнэтэй байдаг. Дэлхийн зах зээл дээр. За яг энэ бяцлагийг болвол одоо тосыг нь аваад орлуулсан. Одоо ер нь бол аналог бяцлаг руу орчиж байгаа байхгүй юу? Бидний мэрэгжлийн хэллэгээр бол бяцлаг төс бүтээгдэхүүн гэдэг. Яг англиар бол аналог бяцлаг, аналог чиз гэж явчихж байгаа. За тэгэхээр органик бяцлагны маань одоо хоёр дахь хэлбэр нь бол сүүнийх нь тосыг аваад хямдхан тосоор орлуулаад. Хямдхан тосоор орлуулад гэхдээ нөгөө гараад ирсэн цэцгийн тос хийгээд дахиад өндөр үнэтэй бүтээгдэхүүн болчихж байгаа. Өөрөөр хэлбэл илүү ашигтай гаргахын тулд цэцгийн тосоо нэг зарчих нь бяцлагаа зараад бяцлаганд байх ёстой тосыг хямдхан тосоор орлуулж өгч байгаа үйлдвэрлэл. За яг энийг бол Европын эрдэмтэд өөрсдөө бас судалсан байт юм билээ. Ингэж сүүний тосыг одоо далдуу модны тосоор орлуулах нь бяцлагны өөрийн өртгийг 30% бууруулдаг. За 30% үнэн нэгсэндээ 30% буурах нь байна. Гэхдээ энэ бол өөрөө нөгөө биологийн шимт хичээл бол хамаагүй эрс буурнаа гэж үздэг. За бас нэг 3 дахь хэлбэр нь бол одоо энэ бол би зөвхөн манай Монголд байна уу гэж үнэхээр айж байгаа. Яг мэрэгчлэтнүүдийн одоо зүгээр одоо би өөрөө нөгөө мэрэгчлэтнүүдийн одоо үгээр ганц нэг хэм хэлчихье. Даже 1 грамч сүү ороогүй бяцлаг байна гэж ярьж байгааг би сонссон. Тэгээ одоо тэгж яаж хийдгийг бол би мэдэхгүй. Гэхдээ яг ингээд би өөрөө бас нэг аналог бяцлагнуудын орцыг жорыг ингээд аваад үзэхэд бол уураг тодорхой хэмжээний бага зэргийн бяцлаг орж байгаа шиг байгаа. 30-35% ч юм уу. Тэгэнгүүтээ тэр нь өөрөө бидний зүгээр энгийн одоо технологи ер нь бол ямар ч үйлдвэрлэл дээр асуудал гардаг. Одоо чинь тэр бяцлагийг бойжуулах явцаж жоох асуудал гарлаа гэж бодъё. Органик бяцлагаа хийж явах үед тий. Хийж явах үед. Тэгэнгүүт нөгөө бяцлагаа хийдүүлээ бас хайчмааргүй шүү дээ. Тий. Өөрөөр хэлбэл нөгөө одоо гологдлох юм үйлдвэрийн одоо бранкууд нь шүү дээ тий. За тэрийг яадгүй гэхээр ер нь бол зүгээр энгийн технологиор нь ингээд судлаад уншиж үзэхэд фосфорын давснууд хийгээд фосфорын одоо ер нь бол одоо аналог бяцлагны найрлаганд фосфор орсон хүнсний нэмэлт аюух орж байгаа. Одоо нэмэлтээр нь тоогоор ярих бол энэ ч нэг Е339 гэдэг. Е339 байгаа. Е400 хэд гээд Е3 за энэ дээр би яг энийг хэлээд өгье. За. За энэ дээр 331, 339, 450, 452. За нөгөө хиймэл аналог бяцлаганд орж байгаа. Эмүүлсжүүлэгч бодисууд гэж байгаа байхгүй юу? Нэгсэндээ энэ маань өөрөө нөгөө одоо тэр түрхдэг буюу янз бүрийн одоо энэ нөгөө хуудсан бяцлаг энэ чи өөрөө тийм илүү нийллэгдсэн тий одоо нэг юм нэгэн жигд юм биетүүд байдаг шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө нэгэн жигд болгохын тулд энэ олон хүнсний нэмэлт орж ирж байгаа байхгүй юу? За тэгээд тэр чин янз бүрийн амт үнэртэй бодвол гарч ирэх байх. Тэгэнгүүт тэрэн дээр нөгөө амт үнэр оруулагч. Би энэ дээр нэг юм боддтой. Яг одоо ялангуяа Оросоос орж ирж байгаа энэ төрлийн бяцлаган дээр хүнсний цогц нэмэлт гэсэн юм орж ирдэг. За тэрийг юу гэлээ надад? Пишевая комплексная добавка гэж орж ирдэг байхгүй юу? Гэж бичсэн хэрнээ тэрэн дотор нь юу орж байгааг нь мэддэхгүй юмнууд бас аюух явдаг. Тэгэхээр энэ яг хүнснүүд манай руу орж ирээд яг энэ нэгсэндээ 3 төрөл болчиход байгаа байхгүй юу? Миний одоо зүгээр энгийнээр харж байгаагаар. Европын одоо Герман энтерт явж байхад бол органик бяцлаг 150 дээр байдаг. Тэр нь одоо энгийн бяцлагнаас 4-5 дахин өндөр үнэтэй. Гэхдээ хүн чинь одоо хүний амьдралал юм чинь заавал тэр органикийг өдрөөлгөө идэж чадахгүй шүү дээ. Гэхдээ тэр бяцлагийг одоо идэх хэрэгцээ байгаад байдаг. Тийм учраас нөгөө сүүний тосоо орлуулсан. Сүүгээр хийсэн хэрнээ сүүний тосоор орлуулсан. Тосын өөр тосоор орлуулсан бяцлагийг арай өөр лангуун дээр тавьж өгдөг байхгүй юу? Төөрөгдүүлэхгүй тулд энэ чи ялгаж өгөх нь шүү дээ. Хотлааны одоо сүлжийн дээрээ тий. Тэгээ ерөөсөө дэлгүүр гэдэг юм хүнд одоо манай дэлгүүрт бол яадаг вэхээр ялангуяа оргил энтерт ороод харахад зүгээр ингээд боогоод жижигхэн хүнсний скотчоор боогоод зүгээр үнийг гарантанд тавьсан байдаг. Тэгэл нөгөө холилдсон. Тийм ажиглагддаг. Тийм тэгэхээр ерөөсөө яг одоо хүндээ чиглэсэн хамгийн одоо зөв
төртэй улс гэж хэлэх юм бол гэж би болоод багтаахан хэлчихэ. Хүнсний одоо ингээд дэлгүүрийн лангуун дээр хүртэл ингээд тусдаа байрлуулж өгдөг. Хүн өөрийнхөө тухайн өдрийнхөө худалдан авах чадвартай тааруулаад хүнсээ сонгодог. Энэ стандартыг хаач мөрддөг. Гэтэл бид нэр өнөөдөр үндэсний үйлдвэрүүд нь яг харьцангуй сүүлийн үед үндэсний үйлдвэрүүд мундаг байгаа. Би бол үндэсний үйлдвэрүүдтэй бол хайртай. Би өөрөө хүнсний үйлдвэрийн хүний хувьд хүнсний үйлдвэрүүдтэй хайртай. Гэхдээ тэднийг би маш их дэмжихийг хичээдэг. Гэхдээ хүмүүсээ бид айгүй сайн сургах хэрэгтэй. Бас яг тийм ээ. Тийм. Хүмүүсийг бол мэрэгшүүлэх хэрэгтэй. Хүмүүсээ айгүй сайн мэрэгшүүлэх хэрэгтэй. Хүмүүсээ маш сайн сургах хэрэгтэй гэж би бол боддог. Яагаад ингэж боддог вэ гэхээр нэг хэн жишээ хэлчихье. Би өөрөө нөгөө сая коронагийн одоо дархлаа гэж жимсний шүүс авах гээд уух гэлээ л дээ. Тэгээ үнэхээр нэрсний шүүс, цэцрагны шүүс яг ингэ авах гэсэн чинь хунцар савн цавлцсан. Тэгээд 202 Е 205 билүү 6. Тэр нь өөрөө нэг нь калий сарбат, нөгөөх нь бензот натрий гэдэг хоёр төрлийн нөөцлөгч байсан байхгүй юу? Тэгтэл нэг хүнсний нэг зүгээр цэвэрж үүсэнд хоёр нөөцлөгч хийхин шаардлага юу байгаа юм? Тэгэнгүүт ерөөсөө тэр нөөцлөгч учраас зодтсон байгаа байхгүй юу? Тэгэл бид тэрийг аваагүй л дээ. Тэгэхээр өнөөдөр үнсний одоо жижиг үйлдвэр багш байсан. Тэгэхээр тэгж бол болохгүй. Тэнд чинь яг мэрэгжлийн нөгөө технологийн ур чадвар, тунаг төхөөрөмжийн чадaltaй юм дээр тулгуурлаж нэгсэндээ тэрийг илүү цэврээр нь үйлдвэрлэх боломж байгаа байхгүй юу? Тэгвэл бид нарт хүүхдүүдэд хичнээн эрүүл мэндэд хэрэгтэй байх тий. Тэгэхээр яг үйлдвэрлэгч маань яг ийм л байгаасаа л гэж би бол хүсдэг л тий. Тэгээд дээрэс нь импортоор орж ирж байгаа энэ муухай хүнснээс бол бид нэр учрыг мэдээд ялган салгаад ингэчүүл бас болно. Ганцхан нэг муухай жишээ хэлчихье. Нэг 2000 эдэн онд санахгүй олон улсын нэг одоо хүнсний аюулгүй байдлын хурал болсон юм. Тэгэл нэг хятадын нэг хэдэн стандартын байгууллага, мэрэгжлийн хэлтийн байгууллагын хүмүүс ингээл манай хятад улс одоо ингэж стандартынхаа одоо хүнсний аюулгүй байдлаа хангадаг гэл. Үнэхээр тэр нөгөө мундаг стандартууд яриа л. Тэгээ би чинь нөгөө амар үнэхээр стандартанд орсон. Стейчгүй. Яасан гэдгсэн чинь танахаас тэ ийм хачин юм орж ирдэг гэдгсэн баггүй юу. Тэгээ та нараас тэ ийм мундаг стандарт яриад байдаг. Тэгсэн хэрнээ та нар ийм муухай юм Монгол руу оруулж ирдэг. Энийг хэн чаддгүй. Энэ дээрээ юу гэж бодож ингээл аваа илөө. За. Тэгсэн чинь стандарт айгүй муухай хэлсэн штэ. Энэ бол өөрөө зах зээлийн зарчим. Бид нар хэдий өнөөдөр маш их мөнгө зараад энэ бүх хөлх бүтээгдэхүүнийг хөлх үйлдвэрлэлийг зогсоох гэж хичээж байгаа. Гэхдээ үнэхээр Монгол улс энэ бүгдийг эддэг, энэ бүгдийг шингээдэг зах зээл нь та нар өөрсдөө шүү дээ. Зах зээл энэ та нар энэ зах зээлийн зарчмаараа та нар авахаа болчвол тэр үйлдвэрүүд өссөн үсээгүй дампуурна. Нүүр их газар болчихж байгаа юм чи. Яахарахгүй үнэн багхгүй юу? Тэгэл бистэ хэлэхүүг олдог. Тэгэл бистэ бушгашгал гараа явсан. Тэгэхээр бид нар яг л тэр хятадын тэр одоо мэрэгжлийн хяналтын хүний хэлсэн яахарахгүй л үнэн. Үнэн тий. Тэр хятадын тэр хөлх үйлдвэрүүдийг тэд нар хэдий чинь мөнгө гаргаад бид нар төрөөс маш их хэмжээний мөнгө гаргаад ингээд тэмцэж байгаа. Гэхдээ энэ үнийг зах зээлийн зарчмаар нь дампуурахад та нар туслаач л гэж байгаа байхгүй. Зөв. Тэгэхээр одоо энэ дээрээс ерөөсөө л нөгөө хэрэглэгчдийн боловсрал дахиад гарч байна. Боловсрал. Тий. За тэгвэл одоо ингээд нэгт бол хэрэглэгчдийн боловсрал гэдэг хамгийн эхлээд шошоо унших асуудлууд их чухал болж эхэлнэ тийм ээ. Ер нь бол баруунд бол бүр бага ангиас нь бол энэ эрүүл мэндийн боловсрал хүнсний одоо энэ боловсролын бол ингээд бүр дадал болгоод бүр суулгаад өгчдөг юм байл. Манад бол энэ хоцрогдсон байж байгаа саяхнаас бол одоо сургалтанд бол орж байгаа байх. Гэхдээ ямар төвшөнд орж байгааг нь би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр одоо ингээд шошгоо уншихтаа тэгвэл бид нар юунаас эхэлж харж уншвал хамгийн зөв байх вэ? Энэ дээрээс сонголтоо ихтэй юунд гин илүү чухалчлах хэрэгтэй вэ? Ерөн зөвөр үндэсний үйлдвэрлэгч нар бол мэрэгжлийн хяналтын байгууллага, тэгээ стандартын байгууллага ер нь бол бид нар ч аягүй олон дарамтанд амьдрдаг ч тийм нэг бүлэгт. Тэгээд үндэсний үйлдвэрүүд бол харьцангуй биш шошгоо тавьж өгд юм уу гэж хардаг. За. Үндэсний үйлдвэрүүд бол шошгон дээр мэдээллүүдээ бичдэг. Тэгээ мэдээж хэрэг хадгалтын хугацаа байх хэвээр, орц найрлага байх хэвээр. Энэ орц найрлаган дээр түрүүний бит хоёрын ярьсны дагуу үнэхээр хүнсний нэмэлт хэд байна. Тэгээ зөвшөөрөгдсөн одоо түрүүн би хэлсэн шүү дээ. Нийт рүү ороод одоо хүнсний нэмэлт гээл кодо тавьгаад л тэрний мэдээллүүд гараад ирнэ. За тэгээд миний идэж ууж байгаа ер нь бол манай гэрийн гэрт хэрглэж байгаа хоол хүнс ямар хүнс байна. Энэн дээр жишээ нь одоо бид нэр хүнсний нэмэлт ороод байгаа хоол хүнс нь юу байна гэдгээ бас нэг тогтоочмоор харагддаг байхгүй.
байхгүй юу. Тэгэнгүүтээ магадгүй тэрийг мэддэг болчихно. Цөөхөн одоо чинь ам бүл жижиг манайх одоо чинь 2 охинтой тэгэл 2 охин маань нөгөө иддэг хоолууд нь тодорхой. Тэгэл тэр хүнсний юм байна уугүй юу гэл ингээд мэддэг. За тэгээд зөвхөн хүүхдэд авахын тохиолдолд бол нэгсэндээ тэр янз бүрийн чихэр, бичэн тэгээ ер нь бол эдгээр ч өөрсдөө хиймэл хүнсэнд ордог. Тэгэхээр энэ хиймэл хүнсэнд орвол яхаарахгүй энэ хүнсний нэмэлтүүд нэлээд их хэмжээтэй ордог. Тэгээ ахаад түрүүний тэр нөгөө хэлснээр одоо хүснэгтүүд нь саяхан өнөөдөр нөгөө хүнсээ шинжилүүлээ гэдэг тэр Е-ийн талаар ярина гэдэг ингэсэн чинь нэг одоо экокарт гэдэг Е нэмэлтийн экокарт гэдэг юм бас доор нь комментээр ороод ирсэн байсан. Тэрэн дээр ингээ харахад бол яг нөгөө олон улсад яригддаг за кодуудыг бичээд за хор тавдар үүсгдэг хамгийн аюултай маш аюултай энэ төр гэдэг юмнууд ингээд жижиг юм картууд гарцсан байлээ. Тэгэхээр магадгүй тэрийг харж агаад кодыг харж болох байхгүй юу? Тий. Тэгээ би энэ дээр яг сая хор тавдар гэсэн дээр яг сансан дээр би бас энэ хавдар судлалын үндэсний төвийн захиралтай холбогдож байсан. Тэгээд одоо анагаахынд бол бас энэ Енүүд дээр чи хавдар үүсгдэг канцерогын бодис байгаа шүү гэдэг тогтооцсон одоо судалгаанууд нотлогоонууд бол байгаа. Тэгэхээр энэ дээр хамтарч ажиллаач чи энэ дээрээс хавдар судлалын байгууллага өөрөөр хэлэх юм бол 2 дахь урдсан сэргийлт хийхээсээ илүү 2 дахь урдсан сэргийлт гэхээр өөрөөр хэлбэл хавдар үүссэн буцаж эргэтэндээ метастаз өгөхөөс өмнө одоо илрүүлж байгаа илрүүлгийг бол 2 дахь урдсан сэргийлт гэдэг байгаа шүү дээ. Анх дахь урдсан сэргийлт дээр нь та бүхэн маань хамтарч ажиллаач. Энэ тал дээрээс нь мэрэгжлийн байгууллагын зүгээс за энэ юунууд чинь хор тавдар үүсгдэг чинь нотлогдсон шүү. Энийг аль болох одоо хязгаарлаараа гэдэг мэдээллийг нэг талаас одоо бас энэ байгууллага нөгөөд ирэх юм бол хэрэглэгчд бас яг энэ талын мэдээллүүдийг хоёр талаас нь аваад эхлэх юм байна гэд бас санал тавьсан л да. Тэгээ удахгүй энийг бас ажил болгоно гэж бодоод байгаа. Манай хоол зууч ер нь бол шүтээсийн Пүрвжов гэдэг мундаг доктор байдаг шүү дээ. Тийм Пүжэ багшийн нэг бас нэг судалгаа би бас Пүжэ багштай нэг хоолны эрүүл аюулгүй байдал хүнс гэж яриад явдаг л та. Тэгээ тэрэн дээр нэг хийсэн тэдний нэг багш нарын хийсэн зүгээр материалуудыг харж байхад Америкт хийгдсэн 15,000 эмэгтэй дээр хийгдсэн тийм нэг судалгаа байт юм байлаа. Тэрэн дээр нөгөө 15,000 гэвэл бас их том 15 тийм том судалгаа байлаа. 15,000 эмэгтэй дээр хийгдсэн тэн дээр транс тосны одоо судалгаа байсан. Тэгээд 15,000 эмэгтэйд хийсэн шинжилгээгээр хор тавдраар өвчлсөн. Гэхдээ бүдүүн гэцний хор тавдар байсан. За. Бүдүүн гэцний хор тавдраар өвчлсөн эмэгтэйчүүд нь ихэнх нь тэр нөгөө нэг транс тосны хэрэглээ өндөртэй далдан модны тосны хэрэглээ гэж гарч ирсэн байсан байхгүй юу. Тэгээ ихэнх нь нөгөө түргэн хоол тийм одоо боловсруулсан хүнс тэр тусмаа хиймэл хүнснүүд байсан. Санагдаж байна. Тэгэхээр яг тэр талыг уг нь бол ерөөсөө одоо Оросын Росконтрол гэдэг том байгууллага байдаг. За Росконтрол гэдэг. Энэ дээр би ингээд тэдний сайтууд руу орж аяг их нэг ингээд мэдээлэлүүд харах туртай л да. Тэгээд заримган дээр гэхэд 44 хуудас шинжилгээ хийсэн байна. За. Тэрэн дээр ерөөсөө тэр физик, хим, микробиологи, аюулгүй байдал тэгэл ерөөсөө тэрийг одоо мэдрэхийн үзүүлэлт бүх талаас нь шинжилгээ хийгээд тэгээ хүний одоо та нар цусан дээр бол хүний цус, эхо, шээсний шинжилгээ авч агаад энэ хүний өвчнийг оншилдог штэ. Яг тэрэн шиг 44 хуудас шинжилгээн дээр үндэслээд энэ одоо заримганд тийм нэмэлтүүд орсон байх магадлалтай байна. Энэ тийм юмыг одоо аюултай гэж ингэж дүгнэж гаргасан байгаа даа байхгүй юу. Тэгээд би бас яг энэ байгаа. Би өөрөө нэг ингэж яг ийм хийх гэж үнэхээр зүгээр яхаа нэг мэрэгжлийн хүний хувьд одоо ингэ сонирхож үзсэн чинь яг энэ байгууллага нь өөрөө маш тийм том эрх мэдэлтэй байгууллага байт юм бэлээ. Амир Оросын одоо эрүүл мэндийн дэд сайд нь өөрөө хоолны чиглэлийн эмч хүн байдаг. Тэгээд энэ байгууллага хянаж удирдах авч явдаг. Мэргэжлийн арга зүгээр нь ангаад хянаад удирдах явах нь шүү. Тэр нэгсэндээ хоолны одоо хүнсэн дээр хийгддэг тэр иж бүрэн шинжилгээ ахиад цаана ямар хүмүүстэй ямар өвчлөл үүсгэх вэ? Тэнд орж ирж байгаа хүнсний нэмэлтүүд яаж болох вэ гэдгийг гаргаж ирсэн байгаа байхгүй. Тэгээ Оросын одоо нөгөө Орос гээд яг энэ дээр ингээд аваад үзэх юм бол яг одоо саяын хүнсний нэмэлтийн стандарт дээр бол 2 жил тутамд апдейт хийгдэж явдаг. Нөгөө хэрэглэн чинь одоо нэгсэнд олон улсын байгууллагын анхны гаргасан стандартаар л явчихж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэгээ 2 жил тутам апдейт хийгдээд нөгөөх маань за энэ хэрэглээтэй хүмүүс одоо нөгөө ийм өвчлөлд орж ирж байна. Ийм өвчлөл үүсэх магадaltaй байна. Энийг ерөөс хэрэглэнээс хасчээ
Оросд зөвшөөрөгдсөн нэмэлтүүд Европт бүр заашаа зөвшөөрөгдөөгүй байдгийн. Тэгэхээр тэр хүмүүс чинь илүү нөгөө органик нөгөө илүү одоо тэр хүнс рүүгээ илүү тэмүүлж ийн гэсэн үг байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэр аль болох энэ юмнууд дээр ингээд уялдаа холбоотой эрүүл мэнд, хүнс, ахаа дээрээс нэмээд хяналт одоо юу байдгийг энэ бүгд л ингэж хамтарч ижил энийг хийх хэрэгтэй юм уу? За түрүүний нөгөө шошгон дээр гэхэд яг одоо гэр бүлийнхээ нэг хэрэгцээг мэдэж авчаад хүнсний нэг одоо ингээд шошгоо юу үйлдвэрлэсэн огноо, үйлдвэрлэсэн газар, хүнсний нэмэлтүүд бүх юмаа ингэж уншиж авчаад гэртээ хэрглэж байгаа одоо тэр хоол хүнснийхээ ер нь мэдээллүүдийг өөрсдөө ингээд нөгөө шинжилээд үзчих хэрэгтэй. Бүр болохгүй бол асуух хэрэгтэй байхгүй юу? Бид нар бол одоо тэр хүнсээ шинжилүүлээд дээр бид нар бол яг харсан юм аа бол чөлөөтэй хилээд өгч байгаа шүү дээ. Тэгж байгаа тийм ээ. Тэг хилээд өгч байгаа. Яг үнэхээр хараад зав заагаар л ячвал энэ юм байна тэр тийм нэг хилээд өгч байгаа. Тийм би бас нөгөө группийн гишүүдэд хэлжсэн. Та нар маань их азтай хүмүүс шүү гишүүдээ. Энд яг мэрэгжлийн хүмүүс нь ингээ таад ингээ шууд зөвлөгөө өгөөд ингээ явж байна. Тэгэхээр энэ хүмүүсийгээ бас сайн таньж мэдээд яг энэ хүмүүсийнхээ хэлснийг одоо бас сайн одоо хэрэгжүүлж байгаарэ гэдээ бас оруулж ирсэн. Тэгээ би та бол бас яг энэ сүм бүтээгдэхүүн чиглэл дээр бас яг энэ хүнсний салбарт ажиллаж байгаа. Тэгэхээр манайд чинь бол яг одоо мал аж ахуйн уламжлалтын мөртлөө бид нар чинь импортоор энэ сүм бүтээгдэхүүний төрлийн юмнуудыг маш ихээр оруулж ирээд байна шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр та бас яг хоёулаа хүнсний нэмэлттэйг холбогдоход ер нь анхаарахаар одоо энэ сүм бүтээгдэхүүний юмнууд импортоор орж иж байгаа ямар юмнууд вэ? Сүм бүтээгдэхүүн Данонегийн Activia Actimel гэдэг энэ бүтээгдэхүүнүүд аягүй орж ирж байгаа. Ер нь яг хүнсээ шинжилүүлээ дээр ч гэсэндээ хүмүүс Activia-гийн жор орцыг хараад өгөөрэй. Хэр аюултай байна энэ төрөл мэдээлэлүүд аягүй орж ирд юм байлээ. Орж ирж байсан. За би нэг тэр нэг жижигхэн аягтай йогуртны одоо зургийг нь аваад тайлбарыг нь оруулж ирсэн. Нэг юм цэнхэр савтай байдаг. Тий. Нэг аяган тий жижигхэн нэг юм дөрвөн ширхэгтэй. Тийм. Тэгээд яг ингээд хүнсний бүтээгдэхүүнүүд нь Даноне гэдэг энэ Activia Actimel энэ төр бол харьцангуй яг ингээд сүм бүтээгдэхүүн уг нь бол сүм бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэсэн цоошиныг хүн идэж явах хэрэгтэй байхгүй юу? Энд нэг амьд шүү дээ. Богино хугацаанд байдаг. Тэгээ ер нь бол сүүн дотор чинь хоёр төрлийн бичил битэн, хоёр төрлийн нөгөө пробиотик бичил битэн л байдаг шүү дээ. Нэг нь бифидобактер, нөгөөх нь лактогийн төрлийн бактериуд байгаа. Лактогийн төрлийн бактериуд бол яхаарахгүй төрөл бүрийн антибиотикийг үйлдвэрлэдэг, эзний сахунд нөгөө эзний одоо бичил орчныг тэнцвэржүүлээд ингэ байж байгаа. Бифидо бол харьцангуй хүний дархлаас сэргээх те одоо тэр төрлийн мундаг юу байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол манай дамжин сүрэн доктор айгуу мундаг сайхан жишээнүүд ярьсан. Тэгэхээр тэд нар чинь бас амьд организм байхгүй юу? Тэд нар яадаг вөхөр сүүн дотор байгаа сүүний сахарыг идээд тэдний хоол нь сүүний сахар байхгүй юу? Сүүний сахарыг идээд ингээд тэр сүүн дотор орсноос хойш хэсэг идж жагаад нөгөөдөл чинь бүр дээд хэмжээндээ хүрээд тоо толгой нь оршроод эргээд өгдөг байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд 30 хоног гэдэр хадгалж байгаа бүтээгдэхүүнийг харахад бол тэд нар айл хэдийн өгтөл болцсон болов уу гэж би дотроо боддог. Тий баахан. Тий. Тэгэхээр дамжин сүрэн профессор яг тэгжсэн шүү. Та хэдийн наад бүтээгдэхүүнүүд чинь одоо 1 мл-тэй хэдэн хэмжээний одоо энэ бактери агуулж байгаа вэ? Энийг гаргаад ирэх одоо тийм одоо мэдээлүүд нь хэр байна гэдгийг би яг асуудаг гэж бас ярьж ирсэн. Яг үнэ наа чин бидний мэрэгжлийн амар хобби байхгүй юу? Жишээ нь ерөн зүгээр одоо ингээд би нөгөө Оросын нэг том институтын яг энэ микробиологийн чиглэлийн сургалтанд яв сууж исэн. Тэгээ энэ дээр ингээд сууж хахад ярьж исэн байхгүй юу? Тэр бичил биетнүүд чинь харьцангуй айгу том биетэй. Ялангуяа бифидо, лакто энтер бол нөгөө бусад бичил биетнээс харьцангуй тийм том одоо физически том байдаг байхгүй юу. Тэгээд 1 мл-т 18 зэрэгтээс дээшээ байх боломжгүй. Ерөөсө тэд нар тэр зай дотор ч багтахгүй гэж ярьж байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө одоо ингээл энэ том рекламуудыг хараад ахаар чинь хэдэн тэрбумаар нь яриад байгаа байхгүй юу. Тэр бол худлаа. Тэр бол зүгээр л тэр хэрэглэгчдийг төөрөлдүүлсэн юм яваад байгаа байхгүй юу. Тэгээд тэр Activia антрыг ингээ хараад хахад бол ингээд орсууд айгүй нөгөө ингээд залтай хитри гэж ярьдаг штэ. Тэрэн дээр ингээд зүгээр ингээд баахан олон ургамлын нэмэлтүүдийг ингээ бичсэн байгаа. Гэхдээ тэр ургамлуудыг хизээч ургамлаар нь нэмдэггүй байхгүй юу. Тэр ургамлуудыг одоо ингээд боловсруулад хүнсний нэмэлтийн хүчээр одоо тэр тарагтайгаа эсэлдэхгүй янз бүрийн болгож ингэж одоо болгоод тэгээд тэр тарган дээр нэмж тэгж оруулж ирж байгаа байхгүй юу. Тэгэхэд тэр одоо тийм зүгээр ургамлаар нь хийчихэд тэр тэгж хизэж байхгүй. Тэгэхээр ингээд одоо ямар нэгэн тийм нэмэлтүүдийн ингээл нэг сайхан ургамал жимс нэмсэн юм шиг л бичсэн тийм нэг юм харагдаад байна. Тэгэхээр
одоо йогурт бас судалгаанд эрмигурт гэж нэрээр байгаад. Энэ хоёрын ялгаа юу вэ? Йогурт гэдэг чинь ерөөсөө ер нь бол ахаал нөгөө бяцлагтаач адилхан. Йогурт. Энэ бол өөрөө хөрөнгө йогуртын нөгөө нэг хөрөнгийг хийгээд хөрөнгөний бичил биетэн амьдараа байгаа бүтээгдэхүүнийг уг нь йогурт гэж хэлэх хэрэгтэй. Йогурдуу гэдэг чинь өтгөн сүү гэсэн утгатай үг байхгүй юу? Булгаар гаралтай үг. За тэгэхээр яг энд хөрөнгөний бичил биетэн өөрөө амьдараа байх юм бол тэр яхахгүй йогурт. Яг 1 мл-т тэдээс доошгүй амьд бичил биетэн агуулсан байх юм бол энийг йогурт гэж нэрлэнэ гэдэг стандарт нь байдیں۔ Нөгөө эрми йогурт буюу нөгөө йогуртын төрлийн бүтээгдэхүүн гэвэл аналог бяцлах шиг. Тэрийг пастеризац хийсэн байгаа. Дээрээс нь нэмээд нарийн ярих юм бол сүүгээр хийдэггүй. Зүгээр тосгүй хуураас сүү, шар сүүний уураг гэдээ маш олон төрлийн бодисууд хийгээд ахаал нөгөө янз бүрийн амтлагч, өтгөрүүлэгч юмнуудыг чинь нэмж хийж агаад ингээд энэ төрлийн бүтээгдэхүүн гаргаад ирдэг. Стандартаараа Орос дээр эн чинь йогуртын төрлийн бүтээгдэхүүн бол явчихдээ. Тэгээ халаагаа даруйтахаас савлцдаг. Мэргэжлийн хүмүүс энийг white mass буюу белая масса гэдэг гидс дүүргэх зорилттой юм явдаг. Тэгээл ахаал нөгөө хүнсний олон нэмэлт чи явж л гэдэг. Энийний хамгийн гол орцсон би зүгээр тэр нэг йогуртын дээр ингээ харж байгаа жижигхэн аяхтай йогуртыг харж байхад глюкоз, фруктозын сироп, глюкозын сироп. Тэр хамгийн их байдаг. Тий, сироп хийцд. Яагаад сиропны би зүгээр ингээд сахарын орцыг нь хараад үзэхэд бол ер нь судалгаанууд байдаг шүү дээ. Сахарын өндөр хэрэглээтэй хүүхдүүд маш их цочмог болдог. Тий. Эргээд ингээд нөгөө сахарын хэрэглэхээ болохоор нэхэд идэг, орилоод байдаг. Огцон мууртай одоо тийм цочмог болдог. Тэгэхээр бид нар хэд хөд нэг одоо ангаахынд бол тэгээд шүү дээ анхаарал дутмагшил хэд хөдөлгөөнд эмгэг гэж бүр ингээд хэлээд байгаа тийм ээ. Тий. Ерөөсөө тэр чинь тэгээд бидний хоол ундтай холбоотой хүүхдээ нөгөө юу идэж уугаад тасах чинь нөгөө хүүхд нөгөө сахарын дутагдаад ирэхэрэл тэ цуснд нь сахар дутагдаад ирэхэрэл одоо ингээл ямар нэгэн байдлаар авчихнаа л эхэлж штэ. Тэгэхээр яг нөгөө олон улсын тэр судалгаанууд байдгийн яхахгүй сахарын хит хэрэглээ бол ийм хүүхдийг ийм байдалд хүргэнэ гэд. Тэгэхээр бид нар хүүхдийнхээ идж байгаа ууж байгаа юмд хоолнд бол аягүй сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа сүүсэн бүтээгдэхүүн чи өөрөө нөгөө би яагаад айгүй юм дээр эмзэг байдаг вэ гэхээр хүүхэд гэдэг амтан 3 сартай нялх амтнаас эхэлэл 80 настай эмээ хүртлийн ич хэргэлдэг байхгүй юу? Тий. Тэгэхээр энэ дээр бид нар үнэхээр нялх амтан ууж байгаа юм дээр анхаарал хандуулахгүй гэж яах юм. Тийм та сая дэглэж шүү дээ нөгөө ходоод дүүргэх гэдэг. Тий дүүргэх ерөөсөө л ходоод дүүргэх төдий бүтээгдэхүүн гэж яриад байна. Тэгэхээр нөгөө уламжлалт ангаахын дээр бас ер нь бол нөгөө нэршлэн тижээх ухаан гэж явсан ярьдаг тийм ээ. Ер нь бол бид нэр идж байгаа ууж байгаа юмасаа бие махбодыгаа тижээнд итгэж явах хэрэгтэй. Ингэснээр хүн эрүүл байдаг, залуу байдаг, урт насалдаг. Үндсэл бол энэ эдийн ундаа гэж үздэг тийм ээ. Тэгэхээр одоо бидний энэ хэрэглээд байгаа энэ зах зээл одоо энэ орчинд бидний хэрэглээд байгаа юм нөгөө биднийг тижээнд итгэдэг юм ер нь ховор болчоод зөвхөн хүний ходоодыг дүүргэж өгөөд өлсөх мэдрэмжийн л нэг дарах. Тэгсэн мөртлөө шим тижээлийн агуулмж багттай байгаа. Энийн чинь үндэслэл нь бол сая 2017 онд гарсан Монгол одоо улсад хийсэн үндэсний судалгаа шүү дээ. Хүн амны хоо шим тижээлийн 5 дугаар судалгааны дүн гарсан чинь бид нэр биеийн одоо харагдцаар бол том маастай жин илүүдэлтэй эсийн төвшөндөө шим тижээлийн дутмагшилд орцсон. Өөрөөр хэлбэл эс нь өсгөлөнд нэрвэгдсэн явж байгаа гэдэг дүгнэлт гарсан. Тэгэхээр л одоо бидний нэг хэлээд байгаа таны одоо сая бидэд яриад байгаа энэ үндэсний нэмэлтүүдийг ихээр хийсэн массын үйлдвэрлэлд яваад байгаа зүйлүүд чинь биднийг шим тижээл болж чадахгүй байна гэдэг үзэл гарч ирж байна. Тэрийг өнөөдөр нөгөө одоо янз бүрийн бодис хийгээд ингээд тэрийг үндэсний нэмэлтүүдээр докторжуулаад нийлэгжүүлээд ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр би 2018 онд манай нэг мундаг багш ирсэн. Тэгэд ингээд намайг хичээл заагаад хүмүүст ингээд ажилчнууд манай ажилтнуудад хичээл заагаад ингээд бас хоёлаа цайны цагаар хоёлаа нэг дэлгүүр орё гэд. Тэгээ би хажуудлын хүнсний дэлгүүр ороод утсан чинь ингээл хэсэг явж яснаа танад хоол болох хүнс алгаа гэж хэлсэн. Ер нь бол нөгөө хоол болох хүнс гэдс дүүргэх хүнс гэдэг хоёр ойлголт байдаг. Тэгээд ер нь хүн гэдэг амт нүүрс ус уураг тос эрдэс бодис одоо гэд ер нь бол 6 төрлийн амин дэм шим тижээлийг дээрэс нь нэмээд устай 6 төрлийн амин дэм одоо энэ шим тижээлээр тэгж явдаг байхгүй юу? Бидний өнөөдрийн нөгөө идээд байгаа хоол хүнс бол яхахгүй уураг байгаа, нүрс ус байгаа, тос байгаа. Гэтэл цаана нөгөө төрөл бүрийн амин дэм эрдэс бодис гэдэг нарийн нөгөө нэг одоо хүний бие организмыг өөр юунаас ч авах боломжгүй түрүүн жишээ нь бяцлагнаас иржсэн бяцлагны тэр амин хүчлүүдийг бол юунаас ч нөх болцоо байдаггүй. Зөвхөн тэр органик дотор бяцлагны
тэр биохимийн процессын үр дүнд үүсдэг тэр мундаг амин хүчлүүдийг өөр юугаар ч нөхөж чадахгүй байхгүй юу. Тэгэхээр бид нар чинь нөгөө байнга хиймэл хүнс идээд ахаар тэр нөгөө юмныхаа дутагдлалд орохгүй ачдаг юм. За тэгээд тэрмээ дээрэс нь нэмээд нөгөө хиймэл хүнснүүд нь бид нарыг донтолтонд оруулчихж байгаа байхгүй. Идмээр санагдаад байдаг. Нөгөө л бүргэрэг нөгөө л тосгоочсон одоо юу гэдин тэр хоолыг л идмээр санагдаад байдаг. Гэтэл өнөөдөр нөгөөх нь яг ямар бүтцтэй юу яваад байгааг нь биднэрт сонирмш байгаа байхгүй. Тий. Тэгэхээр энэ мэн өөрөө бидний нөгөө ирээдүйд үр хүүхдтэй оруулах хөрөнгө оруулалт нөгөө нэгсэндээ үр хүүхдтэй өнөөдрөөс бид нэр эрүүл мэндэд нь л зөв хөрөнгө оруулалт хийгээд зөв хүн болгочих юм бол тэр хүүхд ч өөрөө өсөөсөөгөө эрүүл хүн гэдэг бол ерөөсөө өөрөө өөрийгөө аваа явчихна шүү дээ. Яг энэнтэй холбоотой нэг мундаг зүгээр би өөрөө уншиж ирсэн энэ нөгөө Мишель Обамагийн нэг гоё дурсамж байдаг шүү дээ. Тэрэн дээр өөрсдөө нөгөө нөхөртөөгөө цуг нийлээд улс төрийн одоо нөгөө баахан сонгуульд болоод улс төрийн сурчлагаанд ингээ яваад байдаг. Тэгсэн чинь бага охиных нь сургуулийн эмч дуудсан гэж байгаа. Тэгээд яасан бэ гэд тэгээ яваад чинь танаа охинд таргалах шинж байна. Тий. Одоо яг байх хэвээр ингээд стандарт өндөр биеийн жингийн индексийг аваад үзэх юм бол энэ хүүхэд таргалах нэ. Тэгэхээр танах хоол хийж хоолдоо одоо идэж ууж байгаа хоолнд анхаарал хандуулаад өгөөч гэж гуйсан гэж. Тэгээд нөгөө эмэгтэй чи эренгүүтээ бүх юма бодоод үтсэн чи өөрөө нөгөө нөхрийнхөө улс төрийн сонгуулийн сурчлагыг хийгээд яваад байдаг. Хоёр хүүхдээ ерөөсөө л нөгөө түргэн хоолоор хооллоод явцсан байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө том охин харьцангуй өндөр учраас нөгөө өндөрт нь ингээ шингээд тэр нь мэддэггүй байсан. Охин нь болохоор бага охин нь болохоор намхан байсан учраас таргалсан мэгэн. Тэгэнгүүтээ ерөөсөө нөхөр чинь цагаан ордонд очингуудаа яг энийг ажил болгосон шүү дээ. Тэгээд цагаан ордны нэг хэсэгт нь тэр нөгөө шин ногооны юм юу одоо тал булан байгуулад айгүй мундаг тийм одоо агрономчдыг авчиад тэнд одоо шин ногооны талбай байгуулад тэн дээрээ тарьсан одоо юугаараа ногоогоороо хүүхдүүдэд яг өдөрт хийж хоолыг хийгээд за яг тэр нь ингээд дахиад нөгөө яг өөрийнх нь хийжсэн ажилтай зөрчиллөөд эхлэхээр хүүхдийн идж байгаа ууж байгаа юм зөрчиллөөд ирэхээр нөгөө ундаа янз бүрийн фастфудууд болсон. Тэгэнгүүт нь яг тэр бүх үйлдвэрлэгч нарыг цагаан ордонд ураад хилцүүлэг зохион байгуулад тэгээд энэ өөрөө айгүй мундаг амжилтанд хүрсэн. Одоо ч энэ ажил нь явдаг штэ. Тий. Миний санаж байгаа энэ чинь нөгөө бас давхар одоо дийд гэх юм уу Let's Move гэж бас том компанид ажил өрнөжсэн тийм ээ. Хөдөлцгөө нөгөө хүүхдүүд чинь тархалаад эхэлсэн. Тэгээд нөгөө дасгалыг одоо хөгжимтэй дуутай болгонгуудаа Beyoncé-гаар дуулуулад хөдөлгөөн нөгөө яг завсарлагаанаар Beyoncé-гийн тэр дуугийн дагаал хийхэд яг нөгөө элементүүд дасгалын элементүүд орсон. Тэгээ хөөхөн хөлрөө дасгалын одоо юу болж исэн нэг ийм бас гоё жишээ байсан. Тэгээ би одоо яг энэ дээрс хоёлаа нэг хүүхдийн хоолцтой холбогдсон дээр бас нэг ийм одоо 2 жилийн өмнө санагдчихэж байна. Би шилэн дансан дээрээс одоо юуг шүүсэн. Одоо нэг цэцэрлэг Улаанбаатар хотод ч одоо нөгөө орон нутгийн өмчт аж үйлдвэрийн газар гэж байдаг тийм ээ. Багчууд хүнс юу ивчлээд 3 4 компани байдаг. Тэдний нөгөө шилэн дансаар одоо тендерээр авсан хүнсний бүтээгдэхүүнүүд чинь одоо цэцэрлэгүүдэд очиж тараагдчихж байгаа шүү дээ. Тэгээд тэн дээрээс ингээд судлаад үзсэн чинь ерөөсөө хүүхдүүдэд одоо тэр масл нь болохоор трансны агуулмжтай маслуудыг өгч ирсэн. Маргариныг өгч ирсэн. Эсвэл спред уу? Тийм, спрей маргарины юмнуудыг өгч ирсэн. Тэгэхээр энэ дээрээс бид нар одоо ингээд улсын төсвөөс сургууль цэцэрлэгийн одоо яагаад үндэсний том одоо үдийн цай байсан бол үдийн хоол болголоо тийм ээ ингээд яваад яг үнэ эрэхтэй тэнд илчлэг бол яг адилхан аваад идэг нөгөө гарал үүслийн хувьд нь бид нар хяналтыг маш сайн тавихгүй бол илчлэгээр нь тооцчих юм бол яг илчлэг нь бол гүйцэд өгөгдөд идэг үнэ эрэхтэй нөгөө трансусны асуудлууд яригдаад илчлэг гэхээсээ илүү ер нь хоолн дээр яач утсан шимтгийлэл асуудал нутришн гэдэг чинь ерөөсөө яа харахгүй л бидний өдөр тутмын хэрэглээ. Бидний ер нь бол бид нар яах гараад яагаад өнөөдөр одоо энэ баахан олон амин дэмэг гаднаас аваад байгаа. Хүн гэдэг амтан ч уг нь бол энэ идж байгаа ууж байгаа хоолоор авчих хэрэгтэй байхгүй. Гэхдээ нөгөө хотчлт тэгэл одоо агарын бохирдол янз бүрийн юм наслаад хүн гэдэг амтан нэмэлтээр энэ бүгдийг авах хэрэгтэй гэж үзээд байгаа. Гэхдээ за яг өдөр одоо амин дэмийг тодорхой хэмжээгээр авах нь бол одоо авг. Гэхдээ хүүхдэд бол яач утсан өнөөдөр зүгээр цэцгийн тосны оронд таранс тос өгчөд зүгээр ингээд энийгээд байж ин гэдэг бол бид нэр зүгээр ирээдүгөө хорлж ийн л гэсэн үг. Шулуух байлгт. Ер нь ингээд би өөрөө одоо 92 оноос хойш сургууль төгсөж ирснээс хойш яг хүнсний салбарт ажиллаж байна. 3-4 үйлдвэрийн төслийг яг нөгөө судалгааны төвшингээс нь эхлээд үйлдвэрээ төслөө удирдаад үйлдвэрийн ашиглалтанд оруулаад үйлдвэрийн дараагаар нь ажиллаж ирсэн. Яг энэ дээр ингээд ажиллаж байхад бол манай Монголоос өөр
хүүхдтэй хоол хийж өгдөггүй хүний хоолоор хооллдог цорын ганц улс би Монгол юм байна гэж бодгосон. Бусад бүх улс орон үр хүүхдтэй яг одоо манай хүүхдүүдийн одоо түрүүний чиний хэлсэн нөгөө хүн амын хоол тэжээлийн судалгаан дээр үндэслээд даашаа бүсээр нь гаргаад тэрэнд нь таарсан хоолыг өгдөг. Ерөөсөө л ийм ингэжээж бид нэр үр хүүхдээ ирээдүгэ одоо эрүүл байлгана. Эрүүл хүүхэд өнөөдөр энэ улсыг хөгжүүлнэ. Бас нэг тэр нэг та үнэхээр англи хэлтэй миний англи хэл бас сайн биш л те. Яг зөвхөн ингээд мэрэгжлийн төвшөнд уншаад байдаг. Гэхдээ Америкийн 3 эрдэмтний Poor Economics гэдэг нэг гоё ном гарсан байлээ. Гарсан энэ 2019 онд Нобелийн шагнал хүрсэн. Тэгэхээр багаасаа шим тэжээлийн дутагдалд орсон хүүхэд эдийн засаг ядуу байхын суурь болж гэнэ гэдэг дүгнэлтийг тэн дээр хийсэн байт юм бэл. Ер нь бол нөгөө ингээд ямар нэгэн байдлаар шим тэжээлийн дутагдалд орсон хүн гэдэг чинь сэтгэл зүгээр нэг тийм одоо тутмаг байдаг гэн. Өөртөө итгэх итгэл байдаггүй гэн. Өөртөө итгэх итгэлгүй ямар нэг юм ингээд одоо чөлөөтэй сэтгэж чаддаггүй. Тэгээд тэр тусмаа одоо ингээд нэг ямар нэг яаж хийж байгаа л нэг аргалал өдрийг өнгөрөөгөөд энэ амьдрал маань бидний яг нэг өдөр тутмын амьдрал яваад байгаа байхгүй. Яг энэ нь өөрөө улс орон ядуу байх. Тэр тусмаа тэгээд дээрэс нь нэмээд болсон болоогүй импортын хоол идээд эргээд хідүүлээ өвчнөд олсон жоохон мөнгө зарцуулаад авах юм бол бид нэр ядуу чигээрэл байгаад байна. Яг нэрээ наад дээр чинь яхад одоо нэг Германы жишээг би бас хэлэх гээд юм л дээ. Германд бол хүнс хямдхан байдаг. Хүнсний хяналт маш сайн байдаг. Тэгээд тэрийг ингээ яасан чи ер нь герман хүн ядууч бай, баянч бай ерөөсөө суур одоо хэрэгцээ бол шим тэжээлэг хүнсээр хангагдж явах хэвээр энэ нь одоо хямдхан байх хэвээр тэрийг бүр улсаасаа бүр маш том одоо бодлого болгож хэрэгжүүлдэг юм билээ. Тэгэл манайхан одоо баруунд очихоор тэнд дундаа Германы хүнсний хямдхан юм байлээ гэж нэг шагшдаг шүү дээ, тийм ээ. Бид нэр яг нөгөө сүүний төслийн судалгаа сүүний үйлдвэрийн төслийн судалгаа хийж байхад манайх чинь үйлдвэрийн тоног төхөөрөмчин Германы GIA гэдэг одоо айгуу том алдартай компани шүү дээ. Дэлхийн сүс хүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хамгийн том компани байгаа. Яг энэний төслийн судалгаагаар бол нэлээд явж ирсэн л да. Тэгээд ингээд үзэхэд бол сүүний үйлдвэр байгуулахад бол чинь улсаас татаас авдаг. Тэгээд тэр үйлдвэрийг хөл дөрөө тогттол ерөөсө тэр бодлого өөрөө хэрэгждэг. Тэгээд Германд хоёр юм л ерөөсө маш одоо ерөөсө энэ өөрөө хүний суурь хэрэглээ гэж үздэг. Нэгдүгürt хоол хүнсний хангамж, баталгаат байдал, хоёрдугаарт суралцах. Сурах. Тэгээд сургуулиуд нь үнэн биш шүү дээ. Тийм тэр юу гэж үздэг вөхөр эрүүл боловсралтай иргэн улс орны ирээдүй. Эрүүл иргэнтэй боловсралтай улс, оюунлаг иргэнтэй улс хөгжихийн баталгаа гэж үздэг байхгүй юу? Ерөөсөө суур ойлголт. Энэ бол суур ойлголт. Тэгэхээр хэдүүлээ би бол юу гэж боддог вөхөр хүүхдүүдэд айл болох эрүүл өнөөдөр хэдүүлээ сургалтанд нь магадгүй өндөр төлбөр төлөөд хувийн сургууль суугаж байгаа ч гэсэн хажууд нь хүүхд нь юу идэж чинь, сургууль дээр юу идэж чинь гэдгийг бас нэг бодож байгаараа гэд. Би энэ дээр сургууль дээр яг гэж ярьсных нэг жишээ авчээ. Би нөгөө нэг бас жоохон илэгний асуудалтай. Тэгээ би миний илэгний нэг мундаг эмч хяналтын эмч байдیں۔ Тэгээ тэр эмч маань өөрөө ангаахын дэд дээр багшаалдаг ахаа дээрээс нэмээд халдвартын айгу том эмчилтэй. Тэгээ надад нэг юм ярьжсэн юугээр одоо манай нэг сургууль дээр дөнгөж хичээл эхлээ байжсэн чинь айгу том юм юу хоолны хордлого гарсан гинэ. За. Тэгээ тэр хоолны хордлогын шалтгааныг олох гээд ингээ хөөгөө явсан чинь ерөнхий тоогооч нь өөрөө нөгөө салмонелл тэгж байсан гэдэг. Тэгсэн чинь яг нөгөө хичээл эхлэх гээд нөхөр өөрөө айгуух ингээд ядраад ачаалал автсан. Тэнгүүд нөгөө тэгч тэгээд бас энэ дээр юу гэж ярьсан гэхээр манер нөгөө тэгч гэдгийг мэдчихсэн. Тэгтээ айгуу олон жил эмчлүүлсэн. Гэхдээ нөгөө ингээд маш их им уусаар агаад нөгөө нөхдүүд нь антибиотикийн айгуу өндөр төсвөржилтэнд орцсон. Тэгээд тэр ингээд нөхөр нөгөө шалтгаанаа одоо тэр сургууль мургуул нь болоод эргээд нөгөө яг эмчлэгдэх болоод ирэхээр манай тэр эмчтэр ирсэн юм билээ. Тэгээд ингээд өгөх юм олдохгүй байсан гэж ярьж байгаа байхгүй. Тэр салманы нөгөө өвчин өөс одоо бид нар ахаад энэ нөгөө хоол хүнсний юун дээр ахаал нөгөө сүүс бүтээгдэхүүн дээр ялангуяа энэ яригдах хэвээр асуудал байдаг. Антибиотикийн төсвөржилт. Антибиотикийн үлдэгдэлтэй сүү махны асуудал яригддаг. Тэгэхээр бид нар энэ яадгүй гэхээр бид нар өвдлөө гэхэд сүүгээрээ ч юм уу махараа ч юм уу дамжуулаад янз бүрийн эмийн үлдэгдэлтэй мэрэглээд байдаг. Эсвэл одоо энэ нөгөө өвс нь юу тарсны ургамал маань өөрөө пестицид химийн бодисын үлдэгдэлтэй яваал байвал хүний бие организм яг л ийм байдалд орж идэг байхгүй.
Яг наад саяны салмиалтай жишээ бол одоо 2 жилийн өмнө санагдаж байна. Нийгэмд бол нэлээд их явсан шүү дээ. Нөгөө KFC-гээс хүн хордоод. Тий. Тэгээд тэрийн шүүгээд ингээд үтсэн чинь тэнд ажиллаж байсан хүн одоо гизний халдвартай ихч салмиаллоос илэрсэн тийм ээ. Тэгээд тэр нь болохоор бас сүүл рүү ингээд нэг ус муснаас нь агуулмжтай байсан байна энэ төргээд ингээд явсан. Тэгэхээр яг саяны энэ дэр бол одоо нөгөө антибиотикийн төсвөрчлөлт, антибиотикийн зохисгүй хэрэглээ гэдэг зүйл нэгт бол хувь хүн одоо хүн дээрээс гадна хоёрт бол яг мал дээр бол бас их чухал одоо нөлөө махнаасаа сүүнээсээ. Энийг бид нэр одоо яг Монголд одоо энэ дотоодын хүнсний үйлдвэрүүд яаж хяналтыг тавьж чадж байна? Сүүн дээр бол сүүний антибиотикийн үлдэгдлийг шалгатай. За. Антибиотикийн одоо нэг олон улсад төлөөн зөвшөөрөгдсөн антибиотикийн тестүүд гэж байдаг. Тэгээ ер нь бол нөгөө антибиотикуудаа ийм бүлэг болгоод хуваачдаг. Тэгэл энэ дөрвөн төрлийн ер нь бол нөгөө нийт эмийн бодисуудын бол дөрвөн төрөлд хуваагаал тэгэл сүүнд ингээд тест хийхэд ерөөсөө ppm-ээр шалгараа гараад ирдэг. Тэгэл антибиотикийн үлдэгдэлтэй сүүг бол үйлдвэрлэх авах ямар ч боломж байхгүй. Сүүн дээр бол аягүй ээж бүрэн шинжилгээ хийгддэг шүү дээ. Тийм. Антибиотикийн үлдэгдлийг заавал шалган, дээрэс нь нэмээд соматиксийн үлдэгдэл гэж байдаг. Энэ өөрөө нөгөө малын дэлэн өрөвссөн байх юм бол доторх соматиксийн тоо өсөд одоо нэгсэндөө соматиксийн хяналт гэдэг энэ юмнууд бол ерөөсөө үйлдвэрүүд дээр бол яхахгүй хийгдэх ёстой. Би зүгээр жаахан эмзэгэлдэг юм гэвэл малын түүхээс үн дээр гадуур ингээ худалдаалдаг түүхээс үүдэг тийм. Тэгээ түүхээс үг өнөөдөр манай Монголд бас нэрээ ярих юм бол уламжлалт хэрэгцээтэйгээ уялдуулаад идэж уугаад ах шиг байна гэж хартээ. Би өөрөө жишээ нь бол хизээч түүхээс авч үзэх юм гэхээр үзээгүй. Айдаг. Манай одоо яа харахгүй миний төрсэн ах ч юм уу миний одоо ингээд бүр айгүй сайн мэддэг айл энэ сүс бүтээгдэхүүнийг боловсруулдаг гэж байгаа бол тэндээс үнэхээр авч идэж болно. Түүнээс биш яг малт ч одоо өнөөдөр тэр хавьд идэж ууж байгаа уул уурхай ядч үгүй юу гэж харгалах хэрэгтэй байхгүй юу? Нөгөө айл маань нөгөө ингээд даар хангаа гэж ярьж л байна. Гэтэл нөгөө хажууд нь нөгөө айхтар алтны нинжанууд нь газар ухаал хэмээн бод сэргэлэл мөнгө бас сэргэлээд байгаа бол тэр малын тэр одоо сүү маханд юу явж явах вэ? Дахиад бид нар бодох хэрэгтэй асуудал байхгүй юу? Миний хамгийн айдаг юм энэ. Тэгсэндээ бид нэр үнэхээр тэр уламжлалт хэрэглээ гэдэг ямыг үнэхээр манай Монгол байх нь байдаг. Гэхдээ өнөөдөр яг тэр үеийн нөгөө агаар байгаль орчны аягүй сайхан байдал чинь бас алдагдчихад байгаа байхгүй юу? Тийм шүү. Тэгэхээр тэр уул уурхай хөгжиж байгаа тэр газар нутагт хэрэглэх химийн бодисын хэрэглээ хяналт гэдэг бол өөр ахиал асуудал. Нөгөө л бидний химийн бодис хотоодороо авч байгаа химийн бодис магадгүй ахиад тэр уул усаар ч дамжаад бид нарт орж ирж лээ гэсэн үг байхгүй юу? Яг энэ дээр саний задгаас сүү гэдэг дээр бол одоо ингээ үндэсний үйлдвэрлэлүүд маань бол маш нарийн хяналтууд хийдэг юм лээ. Би бас газар дээрээс нь очиод компаниудын юмнуудыг ингээ бас сонирхоод сурвалжлаад явж ирсэн. Маш нарийн хяналтууд хийдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо малчнаасаа эхлээд одоо бүтээгдэхүүн болоо гартал бол одоо ихтгэлтэй байж чадхаар хэмжээний одоо үйлдвэрлэлийн процессд ороод ингээ явж байдаг. Гэтэл задгаас үг бол үнэхээр асуудал юм билээ. Задгаас өндөр энэ хориглоод байдаг. Тэгээд энэ ингээд байгаад байдаг. Хориглох юм билээ шүү дээ. Мэргэжлийн хяналтаас нь одоо журам гарцсан, худалдаалгыг хориглоод ингэсэн тийм журамтсан юм байдаг юм билээ. Харин тийм тэгээд хүмүүсийн хэрэглээ бас байгаад байт юм уу гэж би хараад байдаг шүү дээ. Тэгээ би бас нөгөө сүм бүтээгдэхүүн бидний эрүүл мэндэд гэдэг дээр яг одоо ингээд нөгөө хүмүүс аягүй хүсэлт ирээд. За. Манай монголчууд ч ер нь аягүй ичтэй арддаг юм бэл. Ямар ичтэй байна. Тэгээд надаас аягүй олон хүн тэгж асуусан байхгүй энэ задгаас үү ингээд авах гэсэн юм аа. Тэгтээ би ингээд задгаас хүнд аягүй дуртай үйлдвэрийн сууж чаддаг юм аа. Тэгээд ер нь бол ингээд нөгөө дэлхийн сүний холбоо гэж байдаг. Тэгээд дэлхийн сүний холбоо гэж байдаг. Яг энэ дэлхийн сүний холбооны чиглэлээр улс улсад одоо ингээд одоо тэтгэврт гарсан эрдэмтэд нь ингээд юм баг болоод тэгээ яг ингээд одоо мэрэгжлийнхээ зөвлөгөөг өгдөг ийм бас мэрэгжлийн сайтууд байдаг аахгүй юу. Тэгээ тэрэн дээрээс би ингээд үзчихсэн чинь нэг айгүй том эрдэмтний яг түүхээс үг үнэхээр одоо хэрэглэх тийм сонирхолтой байдаг болвол тий ийм аргаар шинжилээрээ гэд ингээд 6-7 арга байдаг аахгүй юу. Тэгээ тэрийг би ингээд орчуулад за яг үнэхээр тий одоо ингээд хэрэглэх шаардлагатай бол энийгээр ингээд үзээрээ яг ийм аргууд байд юм аа гэд ингээд 6-7 арга маш энгийн аргууд ингээд тавьсан чинь тий тавьсан чинь сүүнийхнээсээ одоо яг мэрэгжлийн хүмүүсээсээ бас юу зэмлэл хүрсэн. Яагаад гэвэл буцаагаад нөгөөдгийг чинь ашигладаг гинэ. Нөгөө фермерүүд нөгөө малчд чинь. Оо за. Айгуу сэргэлэн. Ерөөсөө эсрэгээр нь хийчдэг гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ чи өөрөө нөгөөдөлдөө ингээд буруу арга зааж өгöd байна. Ийм сони юм бити тавиад гэж зэгнүүлсэн. Тэгэхээр
Яг одоо би бол хизээч тийм төсөөлөхгүй харин зүгээр нөгөө магадгүй саваа дутуу угаагаад те периний үлдэгдэл байна уугүй юу. Тэр чи өөрөө нөгөө сүүн дагуулгаж байгаа дарангуйлагч удсуулаа явчихдаг байхгүй юу. Тэгэхээр пери үлдэж үгүй юу. За тэрийг ингэж шалгаараа энэ төргээд ингэсэн чинь тэр маань эсрэгээрээ ингэ дараг болгоод ирэхээр бид нар одоо үгээ хэлэхээс айж эхэлж байгаа байхгүй юу. Ураг заагаад өгч. Тэгээд айгүй хэцүү юм бэлээ. Тэгэхээр яг үнийг хэлэхэд би өөрөө яг өнөөдөр миний ах トゥ төр даав ээж төрөл садан тэгэхээр сүүн бүтээгдэхүүн хийдэг бол авахаас ш яг үйлдвэрийн боловсролтой бас ч гэж хэдэн үйлдвэрч үнэхээр мундаг ажиллаж байгаа шүү дээ. Тийм ээ. Одоо ингээд яг зөвхөн хүмүүсийн нэг эргэлзээд нэг асуугаад байдаг зүйл байна. Одоо савлагдсан сүнүүд дээр А найрлага, үнэний одоо шингэн сүв, Б найрлага, хуурай сүв гэдэг. Тэгэхээр нэг хуурай сүв гэхээр ямар сүв юм болоо гэдэг энэ дээрээс их имээдэг. Та энийг бас сайхан тайлбарлаад өгч. А найрлагын хизээ үеэр хэрэглээд идэх юм. Б найрлагын хизээ үеэр хэрэглээд идэх юм. Тэгээд тэр хуурай сүв гэдэг зүйлд нь ихтгэлтэй байж болох юм уу юм уу? Хуурай сүв гэдэг ер нь бол ахаал хүнсийг хадгалах бас нэг аргуудын мундаг аргуудын нэг нь энэ хуурай сүв гэхгүй юу? Сүүний өөрийнх нь нэг ойролцоогоор 87 орчим хувь нь ус байдیں۔ Энэ усыг нь одоо нэгсэндээ усыг нь л ууршуулаад хуурай хэлбэрт оруулчихж байгаа. Эргээд ингээд бол одоо уург энтер нь бол харцангуй ингээд нөгөө хатцсан байдаг. Гэхдээ эргээд цэвэршүүлсэн ийм зориултын усанд хийгээд сэргээхэд уург нь бийжиж одоо бийчих гэж нэг юм процесс үүдээ. Тэгээ энэ бүх процессууд нь ингээд сэргээд ирдэг. Эргээд сүмэн одоо ингээд хуурай сүг усанд хийгээ сэргээсэн сүг гэж бол бид нар ярьдаг л да. Тэгээ энэ дээр бол энгийн сүнээсээ шингэн сүнээсээ нэг л ялгаа байдаг. Энэ нь юу гэхээр дулааны боловсруулалтын үед шин саасан сүнд бол дулааны шинхэн нөгөө нэг цэмэнд юм ч юм уу байж идэг. Гэтэл нөгөө дулааны боловсруулалтад орцсон учраас тэр амархан ууршдаг амин дэмүүд нь л баг зэрэг буурсан байдгийг. Тий. Төхөн содорцсон байх нь. Тий. Түүнээс үүш нөгөө уураг, кальц бүх юм тэр чигээрээ байж идэг. За тэгээд А тэмдэглэгээ гэдэг бол одоо манай Монгол улсын эсвэл бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо ч өөрөө бас жоохон улирлын чанартай шүү дээ. Тий. Улирлын чанартай. Тэгээд энэ улирлын чанарыг аваад үзэхээр зуны улирал бол шингэн сүний нийлүүлэлт ихсчдэг. Энэ үед бол бид нар бүх бүтээгдэхүүнүүдээ бол А тэмдэглэгээр явж байгаа. Б тэмдэглэгээ гэж ярьдаг. Б тэмдэглэгээ гэдэг нь бол яг үнэний сүг одоо хуурай төлөвт оруулаад буцаага сэргээсэн сүг очирч байгаа. Энэ дээр би бас нэг ямиг онцол заавал хэлэх хэрэгтэй гэж бодчихлоо. Юу гэхээр түрүүний одоо хоёлаа хүнсний нэмэлтүүд ярьжсэн нэг гол юм дотор кофений сүг гэдэг нэг би яг асуу хийж бас бодоод байж байлаа. Тэгэнгүүт тэрийг одоо яг тэр кофений сүг чинь өчнөө тэр чигээрээ таранстос ахаад нөгөө айхтар глюкоз фруктозын сироп тэгэл одоо тэр кофений сүг хийхэд хөөсрөдөг хөөс хүртэл цахиурын нэг давс байдэн шүү дээ. За тэгэнгүүт тэр одоо кофений нон дери крем буюу сүүний бус тос гэсэн үг байхгүй юу? Яг оноож өгсөн бол олон улсын нэршил нь бол нон дери кремер гэдэг үг юм билээ шүү дээ. Өөрөөр хэлбэл сүүний бус тослог. Манайх орчуулгахдаа авчиад кофений сүү гिचгээр тэнд нэг сүү гэдэг юм агуулга буучаад байгаа. Тэгэхээр бас нарийн ярих юм бол бас хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа бас нэг зүйл юм байна гэж би сувдаа хараад. Тэнгүүтээ тэрийг одоо цай чанахад тохиромжтой энэ төргээ бичсэн байдаг байхгүй. Гэтэл өнөөдөр цай чанахад зориулттай байдаг шүү байхгүй юу? Тогоо дүүрэн цай чанаа тэрэн дээр одоо хэдийн хэмжээний сүү хийх юм. Гэтэл өнөөдөр нөгөө тэрэн дотор агуулгаж байгаа химийн бодисуудыг чи хэрэглээ ахаал яваадаг нь үсттэй. Уг нь одоо Европын өндөр хэрэглээтэй орнууд чинь тэр кофений сүүг чи хэрэглэдэг юм байлаа л дээ чаас. Тэгэнгүүтээ аяг кофен дээр одоо тал халбах ч гэдэм юм нэг тэгжэл хэрэглэж байгаа шүү дээ. Гэтэл цай чана гэхээр бидний ч одоо тоогоогоор нь л одоо хийгээл уугаад тахна шүү дээ. Одоо нөгөө нийтийн хоолны газруудаар сүйтэй цай гэдэг ч одоо тэрийг үл хийгээд шүү дээ. Хуурай сүү. Тэгээ энэ дэр би манай телевизийнхэн бас нэг одоо манай энэ одоо мундаг том жүжигчид энэ төр бас нэг жоохон боталтай байгаасаа гэж аягүй бодоод байдээ. Тэрс ингээл янз бүрийн сүг одоо ингээл 10 литр сүйтэй тэнцдэг ашиглахад хэлбэр гашилдаггүй энэ төр сонин юм яригддаг л да. Тэр чинь тийм биш байхгүй юу? Ерөөсөө л одоо ингээл яхааргүй тэр чигээрээ гидрогенизацид орсон тос дээрээс нь нэмээд глюкоз фруктозын сироп ахаал нөгөө хоорондоо наалдаж нийлэхээс хамгаалсан баахан бодис будагч бодис тэгээд тэр хөөсрүүлдэг одоо цахиурын одоо юу цахиур орсон нэг давс байсан ингээл баахан олон юм нийлэл энэ өөрөө
Баг зэргийн сүүний казин гэдэг нөгөө казин уураг орсон байт юм лээ. Тэгээ иймэрхүү юмнууд нийлээл нэгсэндээ тэр нон дээрий кремер гэдэг хиймэл бүтээгдэхүүнийг гаргаж ирэнгүүтээ манай монголчуудад хурайс үг ойлгуулчих жоох. Харин яг хүмүүс болгол хуурайс үгээр одоо тэр нон дээрий кремерийг хуурайс үг гэж ойлгоод байна. Энэ бол ерөөсөө сүү бол биш. Тас хөндлөн бүтээгдэхүүн. Одоо бидний хэлээд байгаа хиймэл бүтээгдэхүүн тий одоо өнөөдөр ойлголоо. Тэр нөгөө савлцсан сүүнүүдээр байж идэг Б найрлагын хуурайс үг гэдэг чинь бол одоо таны яриад байгаа шал өөр бас. Үнэний сүг усыг нь ууршуулад одоо технологийн тусгай аргууд байдیں۔ Тэргээр хуурай болгоод хатаачж байгаа. Эргээд тэрийгэ зориултын технологийн боловсруулсан усанд хийхэд сэргээд яг сүүтийг ижил найрлагатай болно. Тэн дээр ганцхан ялгаа байдаг нь шингэн шин саасан сүнд одоо тэрийг ингээл хэсэг байлгаж байгаа л хөөрүүлэл гаргахад нөгөө дэгдэмхий одоо тэр цэм дэм чи хамгийн амархан дэгдэмхий байдаг шүү дээ. Тэр мэр чинь бол арилждаг. Тэгэхээр тийм л нэг баг зэрэг амин дэмийн нэг баг зэргийн ялгаа байдгаас биш огт ялгаа байхгүй. Сүүгээрээ л эргээл бид нэр хэрглэж яана л гэсэн үг. Тэр одоо кофений сүү гэж яриад байгаа тэр бол үнэхээр сүү биш. Тийм. Тэгэхээр одоо энэ дээр бас нэг хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа нэг үндэслэл байна. Нийтийн хоолны газрууд, гуанз цайны газрууд сүүтэй цай гэдэг одоо меню цэс байж идэг. За тэгвэл тэнд сүү байх ёстой. Тий. Гэтэл сүү байхгүй саяны сүүн бус тослохыг хийгээд сүүтэй цай гэж зараад байна. Энэ бол хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа, хэрэглэгчдийг хуурм эхэлж байгаа нэг арга. Яг харахгүй мөр. Энийг бол одоо энэ хууль хяналтын байгууллага одоо хэрэглэгчийн төлөө газрууд нь аваад шалгаад энийг үнэн мөнийн тогтоогоод үнэхээр тийм байх юм бол одоо тэр цэсний нэрийг өөрчлөх ёстой гэж би хувьдаа хараад идэг. За хоёрт би нэг нэвтрүүлэг хийгээ явж исэн. Сургуулийн цайны газраар орсон. Тэн дээр хүүхдүүдэд одоо өгчээс нь одоо цайнд нь бас тэр нон дээрий кремерийг ингээд тавьчихсан сүүтэй цай гээд өгөх гээд ингээд байжсэн. Тэгэхээр энэ зүйлүүд дээр эцэг эхчүүд маань өөрсдөө маш сайн хяналтаа тавих хэрэгтэй. Иргэд маань өөрсдөө маш сайн хяналтаа тавих хэрэгтэй. Ингэчээж энэ хүнсний аюулгын байдал чинь одоо алтан гурвалжин гэж яриад байгаа шүү дээ. Нэг талаас хэрэглэгч өөрсдөө маш сайн хяналтаа тавьж явах хэрэгтэй. Нэг хэсэг нь төрийн байгууллагын зохицуултууд нь байх хэрэгтэй. Нөгөө талаараа үйлдвэрлэгчдийн одоо оролцоо гэдэг. Тэгэхээр иргэд маань одоо энэ зүйлүүдээр маш сайн анхаараасаа гэж би бас хувьдаа бол маш их боддог зүйл байна. Нөгөө хятадуудын хэлдгэр одоо бид нар зах зээл нь багхгүй юу? Тэр хоол хүн саагуур орж ирж байна. Тэгэл одоо нэгсэндээ улс орн өөрсдөө хинах гээд дийлэхгүй. Тэгтээ зах зээлийн зарчмаараа хэрэглэгч байгаа учраас тэр үйлдвэрлэгдээд байна. Ямар нэгэн байдлаар гэтэл тэр нь одоо тэр тарган дээр шигсэн сүүсүн бүтээгдэхүүн дээр дамжаа сарангуй яриад байгаа хойд зүгээс импортоор орж ирж байгаа юм ГОСТ заавал байх ёстой. Гэтэл байгууллагын стандартаар яваад байна. Тэгвэл ГОСТоор үйлдвэрлэдэггүй байгууллагын стандартаар дураараа үйлдвэрлэсэн юм яаж Монгол улсын хэлээр орж ирээд. Энэ бүхэн чинь бидний хүүхдүүд бид өөрсдөө идэд байна, бидний өөр хүүхэд идэд байна. Энийг өнөөдөр хэн хянах юм? Нөгөө зах зээлийн зарчмаараа дампуурах замыг нь бидний хяналтал нэгсэндээ тавьж өгнө. Түүнээс биш бид нар ингээл одоо үл мэдэх царай гаргаал ингээл яваал байвал нөгөө за гайгүй дээ. Өнөөдөр ямар байнга хэрэглээд байгаа ш гайгүй дээ гэл ингээд ийм одоо хинэггүй Монгол зангаараа ханддаг бас хандлагууд бас байна. За гайгүй л үү дээ. За яавал гэж тийм ч одоо хүн болгонд хэрэгжилж штэ гэл. Ийм хандлагууд бол байдаг юм билээ шүү. Тэгэл явж ирсэн л одоо баахан энэ тентхийн хавдар болол янз бүрийн өвчин тусаад эхлэнгүүтэл тэгэл одоо нөгөө эмчилгээнд хэрэгтэй мөнгө фэйсбүүкээр хайгаал тэгэл тууж өгч шүү дээ. Харин тийм. Тэгэхээр бол энэ зүйлүүд дээр бол ингээд өнөөдөр бол хоёлаа бас яг энэ дундаас хүнсний аюулгүй байдал хүнс дундаас ер нь бол нэмэлтийн талаас нь айлуулах зохистой хэрэглээ тал талын үнцгийг нь бол одоо гаргаж ярилцахыг бол хичээлээ. Тэгээ бас танд одоо яг ингээд ер нь хоёлынгийн яриан дээрээс за хэлнэ гэж бодож ийсэн миний асууж амжаагүй ийм зүйлээ бол та бас нэмэт хэлээч. Би нэг юм дээр яг нөгөө өөрөө айгу эмзэг хүлээж авчихсан нэг хүнсний нэмэлтийг хэлчихье. Энэ гол төлөв нөгөө аналог бяцлаган дээр явж байгаа 339 гэдэг нэмэлт байт юм билээ. Түрүүн хоёул ярьжсэн тийм. Тийм 339 гэдэг. Е 339 гэдэг. Энэ өөрөө бол ерөөсөө үнэхээр агуу одоо тийм мундаг олон талтай үйлчлэгээтэй юм байц гэж үздэг юм байлаа. Гэхдээ энэ байцыг ингээд аваад үзэх юм бол өмнө нь яг энэ байцыг бол Европын холбоонд угаалгын бодисын ер нь бол ингээд хүнсний нэмэлт чи аюу олон янзын салбарт ашигладаг шүү дээ. Ер нь бол энэ химийн бодисуудыг чи хэрэглээ хүнсний салбарт ашиглаж болно. Одоо тийм салбарт ашиглана гэдэг аюу олон юмд ашиглаад ингээд явдаг л да.
Тэгээд хамгийн гол нэг зүгээр миний өөр амар эмзэг хүлээж авсан нэг асуудал гэвэл тэр E339-ийг өмнө нь угаалгын бодис ашиглахад хэрэгэлдэг байсан юм байна. За. Гэтэл Европын холбоо өндөр хөгжилтэй улсууд болохоор бохирын одоо системд хаягдж байгаа усны үзүүлэлтүүдийг их хяндаг. За. Тэр одоо нэгсэндээ бохир усыг чи эргээд цэвэршүүлээд байгальд хаяхад одоо айгүй өндөр зардал гардаг байхгүй юу? Тэгтэл нөгөө одоо тэр E339 хэрэгсэн угаалгын бодис орсон усны одоо цэвэрлэгээний зардал айгүй өндөр гараадсан юм байна л та. Тэгээд их бохирдуулаад одоо тэрийг ер нь бол цэвэршүүлэхэд их төвхтэй болсон байна шүү дээ. Тэгэнгүүтээ нөгөө одоо тэрийг угаалгын бодис угаалгын тэр төрөл бүрийн бодис сэргийлэхэд ашиглахыг хорьсон байгаа байхгүй юу? За. Тэгээд тэгтэл тэрийг нь хүнснийхэн хэрэглээд яваад байна гэдгийг бол одоо маш олон мэрэгчлэтнүүд мэрэгжлийн хүмүүс гайхаж битсэн байдаг. Тэгэхээр одоо бидний зүгээр ингээд тэр янз янзын махны амттай гэсэн янз бүрийн тэр бяцлагнууд дотор бол 331, 339, 450, 452 гэсэн нэмэлтүүд бол аюул их орж ирдэг. Тэгээд тэр дундаас 339 бол яаргагүй одоо хүний хотод Европын холбооны бохирын системээс 7 нэр мөнгөсөн би бол зүгээр төрж исэн. Логкор навд үзэгт. Бидний хотодын дотор хаашаа тэр гэхдээ хүний гидсэн дотор юу болж байгаа нь бүү мэд. Гэтэл өнөөдөр бохирын системд хаягдж байгаа усны чанарыг хянахаар асуудал байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эн чинь нөгөө байнгын хэрэглээ гэдэг чинь хэдий ч нэ байнга хэрэглээгүй магадгүй өнөөдөр тэр байнга хэрэглэхгүй ч гэсэн тэнд асуудал үүсгээд яваад байгааг үгүй гэхгүй байхгүй. Тэгэхээр энэ бол одоо бид нэр одоо ингээл та зөвхөн энэ олон одоо 2000 гаруй хүнсний нэмэлтүүд дундаас хоёлаа дөнгөж одоо хүнсний нэмэлт 339 дээр нэг кейс ярихад бас нэг иймэрхүү одоо нэг жоохон одоо эмзэглэмээр юм кейсүүд хүртэл байна. Тэр нь тэгэл сэтгэл өвдмөр юмнууд аягүй хатдаг. Хайл болох л одоо хүүхд ялангуяа за би зүгээр одоо энэ идээ дуугаа сурцсан одоо би одоо идээдэд одоо хамаа алга одоо байн харгалж байгаа юм шиг л ингэж хэлж байгаа хүмүүст бол би хэлэх гэхээсээ илүү яг амьдрал аяндаа ойлгох байх гэж бас боддог. Гэхдээ бид нар өнөөдөр өр хүүхдтэй ирээдүйдээ бид нар айгүй зөв хөрөнгө оруулалтыг хийж зөв мэдээллийг өгөөд яваад байвал ялангуяа хүүхдүүд их хөрхөн штэ. Одоо цэцэрлэг дээр нь манай хоолны пүүжэ багш ярьж байсан. Одоо ингээд нөгөө цэцэрлэг дээр нь хүүхдүүдийг давсыг нь ингээд нөгөө багасгаад хоолнд нь давс сахарын хэрэглээг нь багасгаад эхлэнгүүт гэртээ очихоор гэрийн хоол идэхээр миний хоолоо орсоод идэж чадахгүй байна гэдэг. Тэгээд хүүхдүүдэд хилээд өчгөр дэлгүүр дотор хараад энийг багш битгий идгсэн гэж лээд иддэггүй. Тэгэхээр би одоо баг нөгөө доцоостой эзэн чадаа өнөөдөр би өхүүл гэжгээд эсвэл хэрэгжилжлээ за ганц нэг мөө энэ юу ингэж боддгоосаа илүүтэйгээр ирээдүйн эздэд бид нэр ойлголтыг нөгөөд явуул илүү одоо үр дүнд хүрэх юм уу гэж бас заримдаа боддог гомдохдоо штэ. Гэхдээ хүн болгын нэг чи ойлгосоо л гэж. Тийм саяны энэ давсны хэрэглэн дээр миний мэдхээр бол нийслэлийн сонгон архын дүүргийн 112 дугаар цэцэрлэг яг энэ давсыг бууруулах тал дээр маш их сайн стратеги төлөвлөлөөр маш сайн ажилласан. Тэгээ энэ дээр нөгөө үр дүн их сайн гарсан. Тэгээд бас их сайшаагдсан жишээ болж исэн. Тэгээ ер нь бол бас ингээд сайн жишээнүүд бол байна. Бид нар бол чадчихин болохоор байна. Тэгэхээр иргэд маань бас энэ зүйлүүдийг бас тал талаас нь мэдээд тэгээ сайныг бас ялгаад муугийн сайн бас ялгаж байгаасаа гэж бодож байна л да. Дээрээс нь нэмээд хэдүүлээ энийг мэддэггүй байсан нэгсэндээ Монгол руу дотор зах зээл гэдэг юм ихснээс хойш энэ орж ирээд одоо ямар хугацаа өнгөрснийг мэдэхгүй тий. Гэхдээ энийг хүмүүс мэддэггүй байсан. Одоо би бол ярьж эхэлж ийн гэдэг бол бас хүмүүс хянж эхлэхийн жишээ байхгүй эхлэл байхгүй. Хүмүүс хараад эхлэн мэдээд эхлэн одоо энийг яриад эхлэн гэдэг чинь бол айгүй том эхлэл. Энэ эхлэлийг хэдүүлээ нэгэнт ингээд зөв тавьчих юм чинь энэндээ илүү олон хүн анхаарал хандуулад өөрөөсөө түрүүний хэлснээр үнэхээр миний хүүд ямар харшил өгөөд байна, ямар өвчин үүсгээд байна, юу эзний дараа гидсэн нэвгүүтээд байна. Гэт энэ бүгдийг хараад тэрэндээ орж байгаа найрлага юмнуудаа бүр тоогоол үнэхээр интернет өнөөдөр ертөнц чөлөөтэй байж хаад тэн дээр үзээд мэдхгүй юмнуудаа асуугаад ингээ явчаасаа. Түрүүн нэрээ хэдүүлээ хаяг шошгон дээр яхахгүй англи орс хэл дээр байгаа юмыг бол хүмүүс аягуулсан бас ойлгодог болсон. Гэтэл нэг үнэхээр тэр солонгосоос орж ирсэн зарим нь бол одоо тэр бүр арабаар бичсэн мэт юм л шүү дээ. Тэр юмнуудыг одоо энэ импортлогч компаниуд бол шошгоны мэдээллийг бол яг үндсэн хэл дээр нөхөж явах хэрэгтэй. Тэгээ стандарт нь заагаад өгсөн бас юм байгаа шүү дээ. Тэгэхээр тэр шошгоны мэдээллүүдийг бас нэг нийлээд одоо шаардж жагаад
Тэгээд ингээд тавьдаг болчвол хүмүүс сонголт хийхэд хэрэгтэй юм болоо. Тэгээ нэгэнд одоо түрүүний тэр одоо Европын стандартаар үнэхээр ингээд болтгсон бол дэлгүүр дотор нь энэ органик, энэ одоо тий арай дундаж, энэ одоо хулих шүү гэдгийг ингээд ялгчулдаг. Тэгээд тэрэн шиг мундаг юм байхгүй. Тийм дэлгүүрийн өөрлөгснөөс бас одоо яг нэг яригдж байгаа шудраг улсын хэрэглэгчний төлөө газраас бас одоо санаачлаад бас бид нар ингээд ярилцаад ингээд явж байгаа нэг зүйл байна. Одоо нэг хүүхдийн хүнсний тасаг, арх согтруулах хундааны тасаг хоёр ер нь ингээд залгаа байгаад байна. Энийг зааглая гэдэг ийм одоо зүйлүүд ер нь яригдж байгаа. Дэлгүүрийнхэнтэй яригдж байгаа. Бүтээгдэхүүн хөгжүүлэгчтэйгээ яригдж байгаа. Тэгэхээр энэ ч нөгөө дэлгүүрийн өөрлөлт гэдэг чинь өөрөө бас нөгөө нейросайенс, нейромаркетинг гэдэг шинжилгээ ухаан дээр суурилж дэлгүүрийн өрөлтийн стандартууд батлагддаг. Өөрөөр хэлбэл хүний өртөлтүүд ухамсаргүйн төвшөнд яаж өртөлтүүд явдаг вэ? Тэр нөгөө касны дэрэгд байж байгаа жижиглэнгийн юмнууд дээр хүн яаж өртдөг вэ? Тэн дээрээс яаж худалдаа авалт хийдэг вэ? За ингээд явхаар одоо хаанхур аль эсгүүдээр хамгийн их хүмүүс явдггүй. Эний хажууд нь алийн тавьж өгөх юм бол борлуул тусдаггүй гэдэг. Энд чинь өөрөө хүний энэ одоо ухамсаргүйн төвшөнд нь гарч идэг үйлдэлийг судалсан шинжилгээ ухаан байгаад байна. Тэгэхээр одоо энэ дээрээс бол хүүхдийн авдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг арх согтруулах хундаанаас нь бас зааглаж өгье гэдэг ийм зүйл бол яригдаад явж байгаа. Энэ удахгүй бас одоо хэрэгжээд явах байх гэж би бас өвдөө найдаж байна. Тэгэхээр яг таны хэлдгээр бол сонголтод нөлөөлөхэд тэр бас ялгаж өгдөг болчих юм бол бас их чухал нөлөөтэй байна. Тий, хүн өөрөөд нэгсэндээ худалдан авалтандаа тааруулаад тэгэл явчмаар л байгаа юм л да. Гэхдээ зүгээр яхаа ингээд бас үндэсний үйлдвэрлэгч нар дээр хэлэхэд бас мэрэгжлийн урд чадвараа өндөржүүлээд түрүүний миний тэр жүүсэн дээр хэлжсэн. Хоёр хүнсний хоёр нөөцлөгт хоёр хүчтэй бензот натрий калий сарбат гэдэг хоёрын хоёр нөөцлөгчийг хийж ахаар үнэхээр технологийн ур чадвар юм уу эсвэл тэр одоо тоног төхөөрөмжийнхээ юунд жоохон илүү хөрөнгө оруулаад тэр олон нэмэлтээ багасгачвал энэ өөрөө хүн амын эрүүл мэндэд оруулж байгаа маш том хувь нэмэр болох хэрэгтэй. Яг үнэ. Тэгэхээр бид нар энэ дээр юу гэж хэлж байгаа нэхэр хөрөнгө тоног төхөөрөмжийн найдвартай сайн байдал гэдэг бол хөрөнгө оруулалттай холбоотой байх. Мэргэжлийн хүмүүсийн ур чадварыг өсгөх гэдэг бол дахиад одоо нэг мэргэжлийн сургалт иймтэй холбоотой байх хэрэгтэй болов гэж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэндээ дутуу юмыг л бид нар энийг усан болоогүй хүнсний нэмэлтээр шийдэд байна уу. Гэхдээ яа харахгүй нэмэгдэх хэвээр хүнсний нэмэлтүүд бол байдаг. Тэрэн дээр бол үгүй гэхгүй. Чин тарган дээр бол дээд 440 гэд нэмдэг. Тэр бол нөгөө үйлдвэрийн тараг бол ингээд одоо нэг нь асаасаар ороод инхээр шингэрчдэг тараг бол биетэй л алдчихдаг. Хэрэгэд эргээд дээд 440 маань хүний биенээс одоо ургамлын гаралтай юм нэмэлт байдаг. Эргээд энэ маань хүний биенээс хорт утсыг хорыг сарамжуулж зайлуулахын нөлөөтэй байдаг. Тэгэхээр энэ бол хүний авах ёстой нэмэлтийн товд орж байгаа байхгүй. Зөв. Тэгэхээр энэ дээр ингээл иймэрхүү юмнуудыг л бид нэр аягүй сайн ялган салгаж ойлгоод дахиад зөвхөн хүнсний нэмэлт гэдэг юм дээр аваад үзэх юм бол хүнсний нэмэлтийн гарал үүсэл их одоо нөгөө юу аягүй чухал. Одоо аскорбины хүчил байлаа гэж бодоход яа харахгүй одоо химийн нийлэгжүүлж гаргаж авсан химийн юу аскорбины хүчил байна уу? Эсрэгээрээ одоо ямар нэгэн байдлаар жимснээс ургамлаас ялгаж авсан одоо нэмгний одоо тэр аскорбин юуны витамин С байна уу гэдэг өөрөө аягүй чухал байхгүй. Хяал нөгөө дүүргэгчүүд цусад бодисын асуудал яригадаад эхэлдэг. Тэгээд энэ дээр аягүй ухамсартай л баймар байгаа. Тэгээд энэ бүгд зориулаад энэ хүнсээ шинжилүүлэх гэдэг энэ группийг ажиллуулж байгаа энэ залуус бий бол үнэхээр амжилт төсмөр байна. Тийм тэгээд энэ дээр ингээд та бүхэнд энэ мэдээллийг өгөөд хамтраад одоо нэгэн л бид нэр хүнснийхэн бол яг энэ дээр бол аягүй эмзэг ханддаг. Эхлээл хүнсээ гэж боддог байсан. Одоо бол яхахгүй хүмүүсийн эрүүл мэндийг л бодож байгаа шүү дээ. Бид нар бол өнөөдөр хүнс гэдэг юм чинь хүний эрүүл мэндтэй л холбоотой. Том үйлдвэрүүд дээр бол ингээл одоо айгүй том сериосны асуудлуудыг бол бид нар айгүй учир шалтгааныг олдог, айгүй хичээж ажилладаг шүү дээ. Тийм байлээ. Ер нь бол энэ үндэсний том үйлдвэрүүд маань харьцангуй нөгөө стандартуудыг нэвтрүүлсэн, тэгээд гарал үүслүүд нөгөө буух идсэн буцхай ихтэй гэдэг юмнууд чинь том үйлдвэрүүдээр байгаа тийм. Тэгээд дээрэс нь нэмээд аль болох хүнсний нэмэлтүүдийг бид нэр ерөөсөө ингээд сонгосон ч хамгийн чанартайг сонгодог. Одоо тэр түрүүний хэлснээр тарган дээр одоо зүгээр энгийн крахмал цардуул байх уу эсвэл зүгээр тэр бүр өндөр үнэтэй пектин байх уу тий. Тэр энэ бол өндөр үнэтэйг сонгодог. Манай компани юу ч гэсэн тэрэн дээр бол хөөх юм. Үнэхээр бид нарыг бас сонгож бид нарыг хүндэтгдэг тийм юмнууд бол байдаг. Тэр бол хэлэх ёстой. Энэ бол эцсийн дүндээ бид нар арт түмнийхээ өмнө хүлээсэн. Бид нар хүнс чинь бид нарыг оюутан байхад Москвад сурч байгаад хүнс гэдэг бол хоёр сэтгэлээр хандаж болдоггүй ажил гэж хэлж ирсэн. Манай нэг дэлхийн 2 дугаар дайнд ороод ирсэн нэг өрөөсөн хөлгүй багш байсан.
Тэгээ тэр хүн биднэрт та нар нэгэнт хүнсний мэрэгжил ингээ сонгосон бол энэ хүнс гэдэг юмд хязгаарч хоёр сэтгэл гаргаж болохгүй шүү гэж хэлчихсэн. Тэгээд одоо бодоход тэр үг амар мундаг үг гэсэн байхгүй. Хоёр сэтгэл гаргаж болохгүй. Энэ ерөөсөө хүний эрүүл мэндтэй холбоотой, хүний өнөөдөр хотод руу орж байгаа юм гэдэг чинь ингээл бид нарыг одоо ярьж тэр үед мө өвгөн одоо ядаргаатай л гэж бодож исэн байх таа л гэж одоо бол ичдэн штэ. Тэгээ одоо бодоход бол тэр үнэхээр агуу үг байсан. Тэгээ бид нар яг би бол тэр зарчмыг аяух баримталдаг. Тэгээд аль болох технологийн одоо хамгийн дээд зэрэглийн тоног төхөөрөмжийг сонгоод одоо технологийн ур чадвар гаргаад ажиллах хэрэгтэй юм уу л гэж боддог штэ. Зөв. За ингээд битүүрийн ярилцлага энд хүрээд ерөнхийдөө өндөрлж байна. За тэгээ өнөөдөр бол бас маш их сонирхолтой олон практик жишээнүүдийг дурдаад тэгээд ер нь бол шинжилгээ ухааны мэдээллүүдийн ингээд энгийнээр ойлгомжтой тайлбарлаж өгсөн Орломжин одоо танд маш их баярлалаа. Тэгээд бас бидний бас урилгыг хүлээж аваад ажлынхаа цаг завыг зарцуулаад ирсэн танд бас баярлж байна. За энэ хүнсээ шинжилүүлэх гэдэг группт бол би өөрөө нөгөө мэрэгжлийн одоо айгу хоббитэй эсэн шүтгийг хийн гэж. Тэгээд энэ нөгөө ферм дээр тугал төрхөөс эхлээд сүүсэн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүртэлх тэр бүтэн одоо сүлжээг сүүсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтэн сүлжээ гэж нэрлэдэг. Энэ бүх сүлжээнд үүсч болох одоо бүх төрлийн микробиологийн эрсдлүүд байдаг. Тэрийг ингээд одоо бичсэн манай багшийн нэг ийм номыг би 2018 онд орчуулад тэрний дараагаар яг энэ сүүсгэн бүтээгдэхүүн чинь одоо бидний ярьсан сүүн дээр ямар одоо гэмтэл үүсэх үү, яаж үүсэх үү, тэрнээс хэрхэн сэргийлэх үү тэр гэдэг энэ хоёр номыг орчуулсан. Тэгээд танай хамт олонд ингээд амжилт төсөө бэлгэлээ. Нэг одоо мундаг одоо заавал хэлэх хэрэгтэй юм гэвэл ер нь бол бүх хүнсний үйлдвэр дээр ариун цэвэр эрүүл ахуйн том дүрмүүд үйлчилж явах хэрэгтэй. Ариун цэвэр эрүүл ахуйг стандартын түвшинд хүргэсэн газар бол ер нь бол хүнсний олон нэмэлт хэрэглэхгүй байх бас боломж байдаг шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд чухал байна. Бүх хүмүүст бүх ер нь бол no hygiene, no safety foods буюу нөгөө одоо hygiene эрүүл ахуйн зөв зохистой дадал байхгүй бол хүнсний аюулгүй байдлыг хангах боломжгүй гэсэн үг. Би бас яг энэ үгээр одоо олон хэл дээр олж уншиж чадаа айгүй баярлж исэн. Тэгэхээр ариун цэвэр эрүүл ахуйг дээд хэмжээнд сахиж чадах юм бол бид олон хүнсний нэмэлт буюу олон түүхийд хэрэглэх тэр энэ ч өөрөө эдийн засгийн зардал явж байгаа шүү дээ. Тэгээд эргээд хүмүүстэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн өгөх болцоо байгаа шүү гэд энэ хоёр номыг хүмүүст магадгүй хүргэх хэрэгтэй бол хүргээрэй гэж. За баярлалаа. За баярлалаа. Сууж гараа. За баярлалаа. Гоё номтой боллоо. Тэгээд бас үзэгчдтэй харуулад гоё юм бэлгээ харуулчаа. Тэгээд цэцгээгч нөгөө цагааны цэцгээгч бас өгсөн гэсэн тийм. Тэгсэн. Тий. Манай цэцгээгч ч айгүй мундаг энэ номыг надад редактор хийж өгсөн. Харин их гоё номнууд байна. За ингээд Захимч подкастын энэ удаагийн дугаар энэ дөрөв өндөрлж байна. Дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.